Үндэсний спорт морин уралдааныг дамжигч Ажнек Рафац, Эвс Групп, Морьтон Монгол төмнийг минь молрын бурхан өнөд ивэх болтугай. Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамштай, Төмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний хорон дэлгэртэй хамтран Алтай тавтан богдоо соёл зүйн модод хамар хүртэл Монгол ширийн даваанаас Орбог гашууны бор толгой хүртэлх уудам дэлгэр Монгол эх орны минь алтан сайхан хоймор нутаг болох Хөвсгөл аймгийн Улаан уулсан буюу хоймрын Монголын Швейцар нутаг зохион байгуулагдаж буй Дархад төмний баяр цэнгэлийн дээд болсон 20 сардагийн нурууны ноён оргил Дэлгэр хаан уулын их таглага цагаан адууны баяр Дархад хур 6 өв соёлын бэр цэнгэл наадмыг хоймор сайхан нутгаас инхөө бүрэн ихээр нь өчтөн үзүүлж энэ өдрөө эрхэм үзэгч та бүхэндээ их баяр цэнгэл наадмын 2 дугаар хэсгийг бүрэн ихээр нь төлөвлөж байна. За өнөөдрийн их баяр цэнгэл наадмын хурдан их насны мөрдийн уралдаан шанд шалгаа газар суулгарсан жаргарын хурдан хөлгөөд гарааны зурхаар хөдөлсөн байгааг үзэгчтэй охин одоо толтон харж байна. За ингээд их насны мөр гарааныхаа төхөөрөмжөнд гүйцэд сайхан өрсөн за хөржидөө Хөвсгөл аймгийн Улаан уулсмын соёо өгийн нутаг соёо толгойн зэрүүн сайхан дэнж Дэлгэр хаан уулын өвөрвөл Дархатын зэнхэр отор зохион байгуулагдаж буй Дархад хур 6 өв соёлын бэр цэнгэл наадмын хурдан их насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж газар суулгарсан жаргарын хурдан өмнө эхөөд инхөө гандар үн дуурайгаар газар өмбөртөн энийг хурдааны тэнгэр дороо алтан доосон өргөж байгааг үзэгчтэй охин толтон харж байна. 771 номертой амарсан Хөвсгөл аймгийн алаг эрдэнэ сумын уяач баяр заны хурц үерийн хурдан зэрэгмэр хамгийн ардал гараад ирсэн учирч байгааг үзэгчтэй охин сая толтон харлаа. За ингээд өнөөдрийн хурц ингээд наадмын хурдан их насны мөрд одоо дөнгөж сайхан эргэсэн байгаа. Энэ одоо дунд талд төхөлтэй сайхан буурал мөрнөг гараад ирсэн учирч харагдаж байна. Энэ бол одоо Хөвсгөл аймгийн алаг эрдэнэ сумын уяач Минд үерийн баяр далайн хурдан буурал мөр нэлээд одоо архан талд ирсэн учирлаа. Цэнхэр өкстэй үгэдтэй өсгий цагаан харамар хамгийн наадаар гараад ирсэн Хөвсгөл аймгийн төмөр улаг сумын аймгийн алдарт уяач Баясгалангийн агван сувдын мөнгөн үлгэдэг харамар одоо гараад ирсэн учирч байгааг үзэгчтэй охин харж байна. За энэ дунд талд одоо хийн дээр бараан зам нэмнэтэй шаровцтой үгэдтэй захан хүрэн мөр одоо гараад ирсэн өнөөжид одоо тосонгийн бүсийн уралдаанд харагдсан Хөвсгөл аймгийн их улсын аймгийн алдарт уяач инхээгийн давадарчи хурдан хүрэн мөр гарч иржээ. За давадарч уяачиг бол одоо туулын хэрийн давадарч идгээр нь та охин одоо сайн мэднэ. За ингээд өнөөдрийн хурц ингээд наадмын их насны мөрдийн уралдааны өдрийн хэдэн мөрний одоо өнгөн дээр сайхан саарламар гараад ирсэн учирч харагдаж байна. Энэ бол одоо Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын уяач Болдын Баасан зүрхний хурдан саарламар одоо уршиллаа. За мөн одоо нөгөө өстэй үгэдтэй сайхан шаргамар гараад ирсэн Хөвсгөл аймгийн Улаан уулсмын уяач 72-ийн мөнгө төмрийн хурдан шаргамар гарч ирсэн уршиллаа. За энэ одоо Хөвсгөл аймгийн Эренчин лумбын уяандараас мөрж ирсэн Бадрагийн хурдан алтрамар сая харагдаад өнгөрлөө. Мөн одоо Хөвсгөл аймгийн Хатгал сумын уяач Гүн насангийн хурдан саарламар энэ хэдэн мөрний хамгийн ард талд нь байна. За ингээд өнөөдөр их хөлс ингээд наадмын их насны мөрдийн уралдааны хөнгөн дээр Хөвсгөл аймгийн Аруулаг сумын уяач Мянгмар дөржин утган дэлгэрийн хурдан цоохормор гарч ирээ хөдөлжээ. За түүний ардал дээр мөрөн сумын уяач Чимэд дөржин мөнгөтийн хурдан бормор гараад ирсэн учирч харагдаж байна. Даршан сумын уяач Нарамандхийн Батрдны хурдан Сартэй зээрдмөр айргийн уралдаар гараад ирсэн учирч байгаа. Хөвсгөл аймгийн Хатгал сумын уяач Буянмөлзийн Жулуун Батгийн хурдан холмор айргийн дөрөв дээр гарч ирсэн байна. Ари хэдэн мөрнийхэн өнгөн дээр Хөвсгөл аймгийн Эренчин лумбын уяач Отхуугийн Матрагийн хурдан алтрамарыг аймгийн алдарт хамживын дөрж одоо уяаслагыг харуулсан байгаа. За үзүүрийн 6 мөрний хамгийн ард талд нь бараан устай үгэдтэй захад цоохормор гараад ирсэн учирч байгаа. Энэ бол одоо хязгаарлан насны мөрдийн уралдаанд хурдан нүүрдүрэгийн 4 мөрөд хурлуулсан Хөвсгөл аймгийн Аруулаг сумын аймгийн алдарт цагаан жилууны лав гэрчийн хурдан цоохормор гарч ирсэн 5 руу орж ирлээ. Дорны төвшөлтэй юм одоо хурдан мөр байгаа сумын нааданд 3 байрагдсан. За өнгөн дээрээс Экватор аймгийн төвшин ширээ сумын Монгол улсын алдарт Ямлын шануугийн өнөкөн адуу
Морин соёлын Өвсгөл аймгийн Бэрсэнгэл наадан дөрөвдөө давхар ягаар идрийн бүсийн уралдаан 4 мөнгөнд хурдаж байсан Өвсгөл аймгийн гаруудыг сумын яаж мегмар дөрчин отхон дэлгэрийн хурдан цоохормор гарч ирсэн. За энэ бол одоо арга байхгүй хурдмор. За түүний хардтал дээр морин сумын яаж чимэ дөрчин мөнгөт хурдан бормор гараад ирсэн өшөлж байгаа. Өвсгөл аймгийн гаруудыг сумын аймгийн алдарт яаж цагаан жилууны лог дөрчин хурдан цоохормор аяаргийн 3 дээр арай за Аршаан Тимбатэртний хурдан дээр морир заман одоо хатгал сумын яаж Чулуун Бутын хурдан хуулмор гэсэн 5 мөр одоо тасарлаа. За 6 дээр бол одоо Өвсгөл аймгийн хатгал сумын гүн нусангийн хурдан заардмар Ари Хэдэнбэрнийхэн өнгөн дээр Эренчин дүмсумын Батрагийн хурдан хавтармар гараад ирсэн өшөлж байгаа. Улаан улс сумын уяат Далай хоёрын мөнгөтмөрийн хурдан жаргамар мөн одоо гарч ирсэн байна. Өвсгөл аймгийн Баян зүрх сумын Баатрын мөнгөтмөрийн хурдан хүрэн хэлцмөрөөс одоо өдөр хэдэн мөрөн дээр гараад ирсэн байгаа харагдлаа. За мөн одоо Редэн сумын аймгийн алдарт яаж оюун мэлгийн баасан зэргийн хөвч урдуулдаг Өвсгөл аймгийн шинэ өдөр сумын Мишгийн Батцгийн хурдан улаан буурдмар гарч ирсэн өшөлж байгаа. Энэ Хэдэнбэрнийхэн өнгөн дээр Монгол улсын тодмонтой байж Эрдэнэтийн Эрдэнэ жилооны хоногн адуу Өвсгөл аймгийн Эрдэнэ уулган сумын уяаж Энх Баатарын Батчулын хурдан хараадаг мар гарч ирсэн байна. Цэнхэр уцтай үгэтэй захан бормор гараад ирсэн Өвсгөл аймгийн Баян зүрх сумын уяаж Болдын баасан зүргийн хурдан бормор байна. За түүний ардал дээр улаан улс сумын аймгийн алдарт уяаж Соломонгийн хурдан Хэрмөрөөс одоо гараад ирсэн хамгийн ардалт нь одоо өршөж байгаа гэж та харж байгаа. 669 номертэй мөрдсөн захан бормор Өвсгөл аймгийн Баян зүрх сумын Болдын баасан зүргийн хурдан бормор одоо гараад ирсэн байгаа. За борморны хөнгөн дээр захан хулмор нэг одоо гараад ирсэн байгаа гэж байна. Өвсгөл аймгийн улаан улс сумын алдарт уяаж Батбаярын Батцагийн Хөвсгөл хул гэдэг мөр гарч иржээ. Ангийн бүсийн уралдаан нэг харагдаад сумын нааданд 5 дөрвөлж 2 харагдсан ийм одоо хурдмор байгаа. За мөн одоо энэ хоёр талаар нь гуйдаад байгаа үгтэй захан Хэрмөр одоо гараад ирсэн байгаа. Улаан улс сумын чин зүргийн хурдан Хэрмөр гарч ирсэн байна. Хот улаан шир уцтай үгтэй захан Хэрмөр одоо гараад ирсэн өшөж байгаа гэж та охин хардаа Баян зүрх сумын аймгийн алдарт уяаж Бүрүүживийн Мягмарживийн хурдан Хэрмөр байна. Цагаан усан намагтай захан Зээрдмөр нэг одоо гараад ирсэн өшөж байгаа харагдаж байна. Энэ бол одоо Өвсгөл аймгийн харуулдаг сумын яаж Дөрөв зүрэнгийн очир хүүгийн хурдан хүрмөр гараад ирсэн байна. За гүн нусангийн хурдан саарлмөрөн дээр Ари Хэдэнбэрэн залгасан бол Өвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт уяаж оюун мэлгийн баасан зэргийн хөвч хурлуулж байгаа Өвсгөл аймгийн их улс сумын Цавгийн өсөг хоёрын хурдан Хэрмөр заман дүүний хардтал дээр нь оюун мэлгийн баасан зэргийн алдартын хөвч хурлуулж байгаа Мишгийн Батцгийн хурдан Буурлмөр гэсэн юм одоо Хэдэнбэр Ари Хэдэнбэрнийхөө өнгөн дээр гараад ирсэн өшөлж байгаа гэж та охин сая ярьлаа. Энэ дундал одоо сайхан хулмөр орж ирсэн Өвсгөл аймгийн Мөрөн сумын Соломонгийн Мэмзөгтийн хурдан хулмөр орж ирж байгаа харагдаж байна. Тэрнэлийг авцтай үхэтэй сайхан хонгормор харагдаад өнгөрсөн Өвсгөл аймгийн Мөрөн дөрөв сумын яаж Давгдэржин Батмөнгийн хурдан хонгормор одоо харагдлаа. За Ари Хэдэнбэрнийхэн өнгөн дээр одоо бараан зуун нэмнэтэй шаравцтай үгэтэй захан хүрмөр одоо гараад ирсэн өшөлж байгаа. Энэ бол одоо Тулаа хэрийн даваа дөрчийн хурдан хүрмөр гарч ирсэн өшөлж байгаа гэж та охин харж байна. За ингээд дарахад тур 6 өвсөлийн бэрсэн ингээд наадмын игнэсний мөртийн хурдааны Ари мөртүүдийг одоо захан харууллаа. За эргээд өнгөний мөртүүдийг харуулна. За хоёр талын хурдан буурдмар гарч ирсэн багтаа байна. За түүнийг нь ардал дээр ахаад одоо буурдмар Эренчин дүмсумын уяаж Хамбалтын даваа хүүгийн хурдан буурдмар харагдаад өнгөрлөө. Энэ хэдэн мөмөрний хамгийн заадлаар нь Өвсгөл аймгийн Төмөр сумын аймгийн алдарт уяаж Баясгалангийн Агаван хурдан мөнгөн өлтэй хэрмөр одоо урьдаад байгаа. Энэ Хэдэнбэрнийхэн өнгөн дээр одоо ягаан өлтэй үгэтэй хонгромор гараад ирсэн. Өнөөдөр Тосонгийн бүсийн уралдаан ам хөлтөөдөд аймгийнхаа наадан мөн ам хөлтөнд ордоолсон Өвсгөл аймгийн Мөрөн дөрөв сумын Батмөнгийн хавчиг хонгромор байна. За энэ дундад улаан цэжмнэтэй захан алагмөр одоо гараад ирсэн урьдаад байгаа. Өвсгөл аймгийн Эрдэнэ уулган сумын уяач Энх Баатарын Батчулууны хурдан алагмор. За өдөрийн мөртүүдийг үзэж та охиндээ харуулхад цэнхэр өвстэй үгэтэй цавтармөр энэ Хэдэнбэрний өнгөн дээр байна. Өвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт уяаж Мягмарживийн Галдангийн хурдан завтай зээрдмэр гарч ирсэн байна. За ингээд игнэсний мөртийн уралдааны өнгөн дээр Өвсгөл аймгийн харуулдаг сумын яаж Мягмар дөрчин отхон дэлгэрийн хурдан цоохормор хөтөлсөн хэвээрээ отхон дэлгэр уяаж азрагны уралдаанд хонгор азрагаан дөрүүлгсэн. За хонгор азрагтай нь бол одоо нэг эдийн өнөкөн адуу юу Сүхбаатар аймгийн Дэвшин жирийн сумын Монгол улсын алдарт уяаж Жамбалын Жануугийн өнөкөн адуу аймгийн бүсэд 3 харагдсан Морин соёлын аймагтаа дөрүүлээ эдрийн бүсэд мөн одоо дөрүүлсэн. За сум морон нутагтан бол одоо ер нь 30 гаруй харагдаад дөрүүлээд байгаа хурдан захин үлгээ сумынхаа наадам шүтлэн хязгаалan бас одоо дөрүүлж байсан. За ам хөдлөн дээр Өвсгөл аймгийн Мөрөн сумын Чимэд дөрчин мөнгөтийн хурдан бормор гараад ирсэн өшөлж байгаа. За буур дөрөгийн одоо энэ хоёр зингээл наадам дөрүүлээ хотгоодын шиг наадам мөн одоо долоо дурдлуулсан Өвсгөл аймгийн Аруулаг сумын аймгийн алдарт уяаж цагаан жилууны лог дөрчин дорнод өгшөлтэй хурдан зоогормор нь айргийн 3 дээр байгаа. Өвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт уяаж Мягмарживийн Галдангийн хурдан савтай хүрмөр айргийн 4 дээр орж ирсэн байна. За Галдангийн хүрмөр аймаг үсгийн уралдаанд 2 харагдаад сумын наадам 5 дөрүүлсэн юм одоо хурдмор байгаа. За эргийн тав дээр бол одоо сайхан хүрмөр ороод ирсэн. Өвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт уяаж Очрын Баатаргой мөнхтрийн хурдан хүрмөр орж ирсэн байна. За мөнхтрийн хурдан хүрэн алдсамар айргийн тав дээр одоо өршөлсөн хэвээр байгаа. Тодулаан ширвцтай үгээтэй сайхан халтрамороос одоо ороод ирсэн. Өршөлж байгаа Баян зүрх сумын аймгийн алдарт уяаж Бүрүүживийн Мягмарживийн хурдан хэрмөрөө. За энэ одоо хамгийн ардалтан цэнхэр өвстэй үгээтэй сайхан зээрд бууралмар өршөлж байгаа. Хурдан азрагны уралдаан зээрд азрага айргдуулсан. Өвсгөл аймгийн шинэ өдөр сумын уяаж Мишгийн Батцгийн хурдан зээрд бууралмар аймгийн алдарт уяаж оюун мэлгийн баасан зэрэг уяажлагыг харуулж байгаа. За 171 номертэй марцсан хэрмөр мөн одоо баасан зэрэг алдартын хөвж урдуулж байгаа Өвсгөл аймгийн их улсын уяаж Цавгийн өсөг хоёрын хурдан хэрмөр гарч ирсэн. Хинхи аймгийн өмнө дэлгэр сумын өнөкөн одоо аймгийн наадам нэг харагдаж аймгийн бүсэд
2 харагдсан юм одоо хурдмар байгаа. За мөн одоо өнөө жил Тосонгийн мөсийн уралдаанд харагдаад Хөвсгөл аймгийн мэрэгс ингээд нааданд харагдсан. Өнгөрсөн жил одоо Өрөндөх тусмын мэрэгс ингээд нааданд морин соёлд дөрүүлжсэн Хөвсгөл аймгийн Өрөндөх тусмын Давгдоржин Батмөнхийн хурдан хонгормор орж ирсэн байгаа харагдаж байна. За хэрмэрний ард тал дээр ороод ирсэн байгаа. Энэ нун талд одоо цагаан усан намгатай зайхан зээгдмэр ус одоо гарч ирсэн учраас Хөвсгөл аймгийн 10 тусмын яаж Дөрөвсрөнгийн очир хүүгийн хурдан хурмар гарч ирсэн. Түүний цаадалт нь Хөвсгөл аймгийн улаан уулсан яаж 72-ийн мөнгө төмрийн хурдан шаргамар аймгийн мөсийн уралдаанд нэг харагдаж сумын нааданд 1-4-8 харагдсан хурдан шаргамар гарсан цагаасаа дархан дурлаад байгаа. Энэ хэдэн мөрнийхэн өнгөн дээр Хөвсгөл аймгийн Аршаан сумын яаж Нармандхан Батэрдний хурдан завтай зэдмэр Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын янаган одоо сумын нааданд 5 харагдсан юм одоо хурдан зайхан үлэг байгаа. За хамгийн ард талд нь номергүй хүүхэдтэй зайхан хулмөрнийг одоо гараад ирсэн өшөлж байгаа. Тодулаан жир өвчтэй хүүхэдтэй зайхан халтрамөр одоо дархан дурлаад байгаа. Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт яаж Бүрөвжийн Мэнгэмэржийн хурдан хээрмэр одоо байгаа. За ингээд их насны мөрдийн хурдан харахгүй одоо шимтэйхэн үзүүштэйхэн зайхан уралдаан болж байна. За үзүүрийн эдмэрний хамгийн ард талд нь одоо ногоон овцтой хүүхэдтэй соёлогтой шаргамар ууштай байгаа. Хөвсгөл аймгийн улаан уулсан 72-ийн мөнгө төмрийн хурдан шаргамар одоо гарч ирсэн. За их насны мөрдийн хуралдааны 10-ийн багцаагаар явж байгаа мөрдүүдийг үзэгчтэй охиндоо зайхан харуулсан. Эргээд өнгөний мөрдүүд одоо харуулна. Гарсан цагаасаа дархан дурлсан Хөвсгөл аймгийн Аршаан сумын Нармандхан Батэрдний хурдан зартай зэрлмөр тэлгсний харагдаж байгаа урд мөрний дунд талд нь ууштай байгаа. Өнгөн дээр нь Хөвсгөл аймгийн их уусам яаж тавгийн өсөг хоёрын хурдан хээрмэр ус одоо гарч ирсэн. За өсөг хоёр үеч бол одоо энэ дарахад тур 6 уралдаандаа бас одтой зайхан наадаж байна. За насуудгандал ус одоо номер зарлуулаад байгаа. За ус одоо хайрыг дээр үрдээд байгаа. За хээрмэр нь өнөөдөр хөрц ингээд наадан өдөр эдмэрний ард тал дээр гараад ирсэн өшөлж байгаа. Галтын нарсан намгтай зайхан зэрлмөр ууштай байгаа. Хөвсгөл аймгийн 10 удаа сумын Дөрөвсрөнгийн орчир хүүгийн хурдан хүрмөр одоо гарч ирсэн өшөлж байгаа үзэгчтэй охин гарч байна. Энэ эдмэрнийхэн өнгөн дээр хар зоохормор одоо гараад ирсэн байгаа. Хөвсгөл аймгийн 10 удаа сумын аймгийн алдарт яаж цагаан жилууны Давгдоржийн хурдан зоохормор заман одоо 225 номер тамирсан зайхан хулмөр одоо гарсан цагаасаа ихэд дархан дурлаад байгаа. Хөвсгөл аймгийн хатгал сумын уяаж Өлзий үеийнгийн чулуун мутны хурдан хулмор гарч ирсэн. Буян Өлзийн чулуун мутны хурдан хулмор гэж одоо бүртгүүлсэн байна. За мишин бацхи хурдан буурдморны ард тал дээр Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын уяаж Болдын Баасан зүрхний хурдан боромор ороод ирсэн бол аймгийн засаг дараа Гамбалтын хурдан Ягаамар ус одоо орж ирсэн байгаа харагдлаа. За энэ хэдэн мөрний хамгийн ард талд нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Соломонгийн Мэмзөгтийн хурдан хулмар гараад ирсэн байгаа. За Мэмзөгт уяажууд одоо шүтлэн насны мөрдийн уралдаанд 2 хонгороор мөрдүүлээд 5-6-гаар хурдуулсан бол хулмар 10 гарна дараа өшөж байгаа харагдаж байна. Гөхөлтэй сайхан хээрмэр ус одоо харагдаад өнгөрлөө. За энэ дэлгэсний харагдаж байгаа буурдмар их насны мөрдийн уралдаанд нэлээд архан талд иргэсэн байсан. Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Минд үерийн Баяр талын хурдан буурдмар гарч ирсэн. За их насны мөрдийн уралдаанд араас одоо олон ширээ хөдөлмөр одоо үзүүлдүүгэн залгаж байгаа харагдаж байна. За хурам өслийн хур хайрлсан хөндлөнгийн доос багтай ахын за газар чигтэй мөрдийн намрыг мэдээхэн ялгасан. Ийм одоо өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулагдаж их насны мөрдийн уралдааны өнгөн дээр Хөвсгөл аймгийн 10 удаа сумын уяаж Мегмар дөржийн отхон дэлгэрийн зоохромор хөтөлсөн хэвээрээ. Отхон дэлгэр уяаж хурдан хонгор азгаа холдруулсан бол их насны мөрдийн уралдаанд зоохромор нь гарсан цагаасаа хөтөж уралдаад байгаа. За ам хөдлөн дээр өнөө жил одоо отгоодын дан шиг наадам унган хулуурыг түрүү мөгнөд хурдлуулсан Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт яаж олон дүмэндээ Ноодурын Баатар хэмээн алдарсан Очирын Баатар алдартыг мөнгө төрийн хурдан хүрэн халдсанмар одоо гараад ирсэн өшөж байгааг үзэгчтэй охин харж байгаа. За хайргийн урав дээр Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт яаж Мегмаржийн алдангийн хурдан завтай хөрөмөр гараад ирсэн. Хайргийн давтар Монгол улсын додмонтой байж Эрдэнэ нутгийн Эрдэнэ жилууны янаган одоо сумын нааданд долоод дөрүүлсэн Эрдэнэ нулган сумын Батчулууны хурдан хар халагмар гарч ирсэн. Өнөө жил одоо Хөвсгөл аймгийн Чандан болон цагаан уулын нааданд дөрүүлээд сумандан ам хүзүүн дурдсан юм одоо хурдмар байгаа. За энэ дөрвмөрнийхэн өнгөн дээр гарсан цагаасаа дархан дурлсан мөнгө готны хурдан боромор хэвээрээ байгаа. Хөвсгөл аймгийн Аршаан сумын Нармандхан Батэрдний хурдан завтай зэдмөр арын хэдэн мөрний өнгөн дээр номергүй хүүхэдтэй хулмар ууршлаад байгаа. Түүний ард талд дархан дурлаад байсан Хөвсгөл аймгийн хатгал сумын Буян Өлзийн чулуун мутны хурдан хулмар байна. За энэ орж иж байгаа сайхан зэггэр уцтай хүүхэдтэй боромор бол одоо Баян зүрх сумын яаж Баасан зүрхний хурдан боромор мөн одоо хамгийн ард талд нь буурдмар ууршлаад байгаа. Энэ бол одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн алдарт яаж за Алаг Эрдэнэ сумын яаж Минд үерийн Баяр талын хурдан буурдмар сумын нааданд 1-4-3 харагдсан хурдмар байгаа. За Хөвсгөл аймгийн 10 удаа сумын уяаж Болдын Баасан зүрхний одоо хурдан боромор заман одоо сайхан саарламар дөрөв дархан дурлаад байсан. Арын хэдэн мөрнийхэн өнгөн дээр Хөвсгөл аймгийн Дараадан сумын аймгийн алдарт яаж оюун мэлгийн Баасан зүрхний хөвж урлуулж байгаа. Хөвсгөл аймгийн Шин Хэдэр сумын яаж Мишин Бацхи хурдан буурдмар одоо орж ирсэн. Алдарны хурдан зээл залгаан бол одоо хайрагдуулсан байгаа. За энэ дундад одоо улаан өмдөө хүүхэдтэй сайхан хээрмэрнийг одоо гараад ирсэн өшөж байгаа харагдаж байна. За энэ хээрмэр чинь одоо юусэн мөлий хүүхдийг нь одоо номергүй үзээд харагдаж өгөхгүй байна. За энэ хээрмэр өнөөдрийн нааданд их л одоо дээгүүрлдэг дамагтай байсан. Ийм одоо мөр байна да. Өнгөн дээр нь бол одоо номергүй хүүхэдтэй сайхан хулмөрнийг одоо гараад ирсэн өшөж байгаа.
За энэ дундад одоо улаан өмдөө хүүхдэд сайхан хэрмэр одоо гараад ирсэн өстэй гүзэгчтэй авсан харж байна. За энэ хэрмэр одоо хүүхдийг номер одоо гүзэж сайхан харагдаж өгөхгүй байна. За аймгийн засаг дарга энэ хоёр зангид наадмыг санаачлан зохион байгуулагч аймгийн алдарт тагварны гамбалтын хурдан ягаамар засгийн газрын мөсийн урагтанд аяр идэж байсан захтай хурдан адуу Дорн аймгийн Батбат сумын Монгол улсын мандаж Батбатын Тэнд баатрын хоногн адуу гэж ярьдаг. За ингээ гамбал даргын одоо хурдан бормор нь одоо ойроос мэдэн ширүүхэн мөлтөө орж ирж байгаа аймгийн алдарт Дөрвөл үнцгийн Батбаяр үеэс алгыг тааруулсан. Энэ эдмэрнийхэн өнгөн дээр 171 номерт ямарсан хэрмэр бол одоо Өвсгөл аймгийн их улсын тавгийн өсгөөний хурдан хэрмэр гараад ирсэн. Түүний ардал дээр яваад соёлогтой шаргамар Өвсгөл аймгийн улаан улсын яаж 72-ийн мөнгө төмрийн хурдан шаргамар аймгийн мөсийн хурдан нэг харагдсан. Суманд нэг дөрвөл 8 харагдсан хурдан гарч ирсэн бол Өвсгөл аймгийн засаг дарга энэ хоёр зангид наадмыг одоо ивэн дэтгэн гартан зохион байгуулагч аймгийн алдарт тавсрынгийн гамбалтын хурдан бормор за гамбал алдарт бол одоо өнөө жил ардын дэрийн хоёр зангид наадманд халдсан үрээгийн харагдуулаад давхар ягаар хоржин шиг наадманд дөрүүлсэн. Өнгөрсөн жил улсын хоёр зангид наадманд халдсан үрээгийн харагдуулаад Эрдэнэтийн мөсийн хурдан мөн одоо харагдуулсан 14 оны хотгойдын шиг наадманд соёлын үрээ харагдуулаад дааган насанд халдсан даагаас одоо төрүүлгэж байсан санагдаж байна. За аргагүй одоо сүүлийн үед хурдан хурцуулыг мөрдөн аргагүй одоо хурдан байгаа. Дархат нутгийн одоо унган хүү байгаа. За тэр утгаараа бол одоо энэ дархат төмний шүтэн болсон цагаан хатууныхан баяр зангид наадмыг дархат тур 6 Өвсөлийн баяр зангид наадмтай хамтдсан зохион байгуулж их насны мөрдийн уралдааны хөнгөн дээр Өвсгөл аймгийн Аруулаг сумын яаж мегмар дөржин отхон дэлгэрийн зоохромор хэвээрээ араас бол одоо өнөө жил тоснгийн мөсийн уралдаанд ам хөтүүлээд аймгийнхан баяр зангид наадам мөн ам хөтөнд урдаж хотоодын хурдад 10 дурдсан Өвсгөл аймгийн бүрэн дөгдөө сумын Давуулжин бат мөнхийн хавчин хонгромор нь орж ирсэн Дорн аймгийн Алтан гэрэл гэдэг хүний хоног одоо айргийн уралдаар өшөж байна. Өнгөрсөн жил мөрөн зөёл бүрэн дөгдөө сумын баяр зангид наадам дөрүүлсэн ам хөтөн дээр нь Өвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт яаж мегмар живийн галдангийн сартай хөрөмөр урьдчилаад айргийн дөрөв дээр Өвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт яаж Очрын Баатрын юу мөнгө төрийн хурдан хүрэн хэмтмэр одоо урьдчилсан хэвээр байгаа. За мөнгө төр яаж одоо энэ дархат тур дурлалаа босол одоо сайхан наадаж олон мөр одоо дархан дурлалдаад байгаа. Өчигдөр одоо хэдэн үрээ дархан дурлалдаад байсан. За хүрэн хэмтмэр босол одоо сайхан дархан дурлалдаад байна. За энэ дэдгсний харагдаж байгаа атан мөр өнөө жил одоо Өвсгөл аймгийн Чандман уулын цагаан улсын баяр зангид наадмуудад төрүүлээд за мөн одоо Эрдэнэ уулын суманда ам хөтөнд дуртасан Бачулооны хурдан алаг мөрөө за арын мөрдүүдийнхэн өнгөн дээр хүүхдгүй хулмар гараад ирсэн өшөлж байгаа гамбал даргын хурдан ягаамар ус одоо байна. За арын мөрдүүд нь ер нь тун нэрчтэйхэн одоо байгаа гүзэгтэй охин харж байгаа. Гарсан цагаасаа дархан дурлалсан Өвсгөл аймгийн мөрөн сумын Жимэтэрчийн мөнгөний хурдан бормор одоо жаахан хойшилсан Тодулаан ширууцтай хүүхдтэй захан хэрмөр одоо энэ гараад ирсэн. Өвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт яаж хүрвживийн мэгмэрживийн хурдан хэрмөр одоо хамгийн ард талд нь өршөлж байгаа гүзэгтэй охин одоо харж байна. За ингээд хэрмөр өнөөдөр их хөр зангид наадам үзүүрийн 10 хэдэн мөрний ард тал дээр гараад ирсэн өшөлж байгаа. За мөн одоо энэ дундад гарсан цагаасаа их сайхан дархан дурлсан Өвсгөл аймгийн Арчаан сумын Нармантхийн Батбатын хурдан дээрдмөр одоо жаахан хойшилж байна. Өвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын Минд хоёрын Баяр далай хурдан буурдмөр одоо их хоноод уулсан байгаа. За мөн одоо Өвсгөл аймгийн Баян Зүрх сумын Болдын Баасан зүрэнгийн хурдан бормор түүний ард тал дээр нь одоо сайхан хэрмөр нэг одоо гараад ирсэн. Улаан өмдөө хүүхэдтэй сайхан хэрмөр бол одоо энэ номер нь одоо хүүхдийг нь номер гүйцэд харагдаж өгөхгүй байна. За зэдмэр одоо дархан дурлалдаад өссөн дөрөв сурн одоо халдуурсан юм шиг байх юм да. Энэ бол одоо Скотер аймгийн Мөнхөн сумын хоног надад сумын наадам тав харагдсан Аршаан сумын Нармантхийн Батбатын хурдан зэдмэр одоо хамгийн ард талд нь өршөж байгаа гүзэгтэй охин харж байгаа. За ингээд намрын дэргүүн сар зохион байгуулагдаж байна. Нар хурд агширсан анхээр өргөн дэлгэр сайхан наадам дархтын зэнкэр хотгор гэж байгаль дүүхийн үзэгслэн бүрдэн дөгсөн энэ сайхан нутагт одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж байна. За дархат нутгийн зонголон бол одоо цагаан адуугаар алдартай ийм одоо нутаг байдаг. Хоригдол сэрдгийн нуруу дархтын хотгор гэж энэ нутаг бол одоо үнэхээр бас үдсэн харсан одоо хараагүй хүний одоо сэтгэлийг удаамаар ийм одоо сайхан нутаг байдгийн байна. За энэ нутгаас бол одоо анх удаага бид өхөн энэ хурдан мөрдийн уралдааныг одоо бэлтгэн үзэгчтэй охинд ийхүү бэлтгэн одоо үзүүлж аймгийн засаг дарга аймгийн алдарт тавсрынгийн гамбалтын хурдан ягаамар нь одоо энэ дэлгэцний харагдаж байна. Улсын мөсийн уралдаанд нэг одоо хайргдсан аймгийн наадам 4 хайргдсан юм одоо хурдан сайхан үлгээ. Өмнөд дээр нь бол одоо хүүхэдгөө пулмөр одоо гараад ирсэн өшөж байгаа. Өвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт яаж Очрын Баатрын хурдан хүрэн халдсан мөрн одоо үзүүрийн хэдэн мөрөн дээр хэвээрээ. За энэ өдрийн баяр зангид наадмын их насны мөргийн хурдан газар цугларсан Гяргарын хурдан өмнө иход одоо шандаж шалгаж байгаа. Мөнгө төмрийн хурдан шаргамар ари хэдэн мөрнийхөө өнгөн дээр хэвээрээ уулзаад байгаа. Өвсгөл аймгийн Эрдэнэ уулган сумын уяаж энэхүү Баатрын Бачулооны хурдан хараалагмар одоо хайргийн дав дээр хэвээрээ ямаа. Монгол улсын тодмонтой хойд Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын хөгөл Эрдэнэ нутгийн Эрдэнэ жолооны хоногн адуу сумын наадам толоо дөрүүлчихэд байгаа юм одоо хурдан мөр. За өнөө жил ихэд одоо Чандман суманд дөрүүлсэн цагаан хурд дөрүүлсэн. За мөн одоо Эрдэнэ уулганд ам үзэн дурдсан. Энэ дэлгэцний харагдаад өнгөрч байгаа сайхан сартай зэрдмөр бол одоо Баян Зүрх сумын аймгийн алдарт байж мегмар живийн галдангийн хурдан зэрдмөрөө. За үзүүрийн
Өвсгөрийн хоёр мөрийг үзэгч та охиндоо сайхан харуулж байгаа. Өвсгөл аймгийн 10 удаа сумын алдар төвөж Мягмар төрчин отхон дэлгэрийн хурдан зоогормор Монгол улсын алдар төвөж Ямлын шануугийн өнөкөн адуу аймагтан соёлын үрэ түрүү мөнэ дуртаа давхар ягаар эдрийн бүсийн хурдан галцсан зохион байгуулагчид төрүүлж байсан. За наадад нь бол одоо Өвсгөл аймгийн бүрэн дэвтэр сумын 5 дөржин Батмөнгийн хурдан хавчиг хонгормор гараад байсан. Өнөө жил одоо хотгойдын хурд уралдаанд 10 дурталсан Өвсгөл аймгийн барьцангад наад нь ам хүүцэн дурталсан. За мөн одоо 7 дугаар сарын 1-нд Өвсгөл аймгийн тосон хөнгөн сумын зохион байгуулагдсан тосон хурд 2019 аймгийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд араас туусаар байгаад ам хүүцэн дуртаж байсан. Арга баахгүй одоо хурдан мөрөө 6 настай авчигмөр. За энэ бол одоо эх орны нар мандаг зүй хязгаар дорнод Монголд одоо тэнцсэн ийм одоо хурдан сайхан үлгээ. Дорн аймгийн алтан гэрэл гэдэг хүний өнөкөн адуу байгаа. За өнгөрсөн жил одоо битүүмрэн зөөлөн Өвсгөл аймгийн бүрэн дэвтэр сумын барьцангад наад нь хамгийн одоо анхны үеэгээр авралтаж түрүү мөнгө дурталж байсан хурдан сайхан мөр. За ингээд дарахад хурд 6 Өвсгөлийн барьцангад наадмын ихэнсний мөрдийн уралдааны ам хүүцэн дээр гараад ирсэн ушилж байгаа бол Өвсгөл аймгийн 10 удаа сумын яаж Мягмар төрчин отхон дэлгэрийн хурдан цагаан зоогормор гарсан зэгээс эхэлж одоо сайхан дархан дурлаа. Хонгор асаргаан бол одоо дөрүүлэгсэн. За отхон дэлгэр гэдэг үеж аргагүй одоо энэ хоймрол нутгата хурдан хурцуулга мөрдийг сайн ууж хурдуулж байна. За их усмын савгийн өсгөөний хурдан хэрмэр энэ урд мөрнийхөө өнгөн дээр гараад ирсэн ушилж байгаа бол Өвсгөл аймгийн засаг дараагаа Монгол дарахад зам нийгэмдгийн тэргүүн аймгийн алдар төвөө сав сүрэнгийн ам болдын хурдан цагаан мөрмөр одоо гараад ирсэн. За дарахад нутгийн өнөкөн хөө одоо энэ цагаан атуугаар алдартай дарахад хурд уралдаанд бас одоо бүгээмөр одоо мөрдүүлсэн байна. Цагаан мөр нь одоо улсын одоо бүсийн уралдаанд нэг харигдсан аймгийн наадам 4 харигдсан юм одоо хурдан үлэг. За өчигдөр хатарганы уралдаанд хүрэн хатаргаан бас одоо харигд байсан. За хурмөрнийх нь уяа задгыг цагаан уулын аймгийн алдар төвөө дөрөл үндэсний Батбаяр гэж одоо алдар төвөө тааруулдаг. За энэ хоёр уяаж аргагүй одоо гар сэтгэл нийлж улс улсын уралдаанаас олон сайхан харигд руу өртөж хоймор нутгийн нарыг одоо хотол даяар зурайтуулж байгаа. За ингээд их насны мөрдийн уралдааны 4-5-2 мөрийг одоо үзэгч та охиндоо харуулж байгаа. Өвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдар төвөө Мягмар живийн галдангийн хурдан сартэ зээрдмөр бол одоо гараад ирсэн. Наад талд нь өршлээд байна. За цаа талд нь Өвсгөл аймгийн Эрдэнэ улаан сумын Энко баатрын Батчулууны хурдан алагмар гараад ирсэн өршөлж байгаа. Үзүүрийн 2 мөрний байр хэвээр ямаа. За үнэнхүү одоо хүч өгсөн уралдааныг хийж байгаа. За цагаан зоохормор бол одоо ер нь орон нутагтаа олон нөрүүлж харагдсан аргагүй одоо хурдан мөрөө. За энэ бол одоо ер нь аймаг болон аймаг үсгийн уралдаан сум орон нутгийн наадмад 30 гаруй харагдаад ирсэн юм одоо хурдан мөр. За ингээд өнөөдөр их хурцангад наадмын их насны мөр уранд орж ирэхэд Өвсгөл аймгийн бүрэн дэвтэр сумын давуу дөржин Батмөнгийн хавчиг хонгорморын түрүү мөнгө дуртаад 10 удаа сумын Мягмар төрчин отхон дэлгэрийн хурдан зоогормор гарсан цагаас өдөөсөөр байгаад ам хүүцэн дурталаа. За үзүүрийн 2 мөр одоо жаахан сэрэгхэн болсон. За цагаан атуугаар алдартай дарахад сон олон бол одоо түрүү хайргийн 5 мөрөө цагаан атуугаар бас одоо барьж байгааг үзэгч та охин харж байна. Савгийн өсгөөний хурдан хайрмар хайргийн 3, галдангийн сартай дээдмэр хайргийн 4, Эрдэнэ улаан сумын Батчулууны хараалагмар хайргийн 5 дурталсан бол Соломонгийн мэм зовтын хурдан хулмар хойноос дуусаар байгаа 6 дурталаа. Минь дүүрийн баяр талаа хурдан буурламар орж ирж байгаа харагдаж байна. Аймгийн засаг дарга 5 сүрэнгийн ам болтын хурдан ягаамар 8 дурталаа. Улаан уулын далай үеийн мөнгө төмрийн хурдан шаргамар бас одоо мэдэн дээгүрхэн орж ирлээ. За ингээд үзүүрийн 10 мөр бол одоо орж ирсэн. За хүүхэдгүй хулмар орж ирсэн. Номергүй хулмар бас одоо орж ирсэн байгаа. За харин мөрдүүдийг одоо үзэгч та охиндоо сайхан харуулнаа. За ингээд дарахад хурд 6 Өвсгөлийн барьцангад наадмын хурдан их насны мөрдийн уралдаан бол одоо өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж варианд орж ирсэн. За харин мөрдүүдийнх нь хөнгөн дээр Өвсгөл аймгийн Баян зүрх сумын Болдын баасан зүрэнгийн хурдан бормор, заман одоо 5 дөржин хурдан зоогормор, за Баатрын мөнгөтрийн хурдан хүрмөр одоо мэдэн дээгүрхэн орж ирлээ. Туулын хэрийн наваа дөржин хурдан хүрмөр одоо их дээгүр орж ирлээ. Өвсгөл аймгийн бүрэн дэвтэр сумын хараад одоо давагдаж явахдаа Батмөх гэдэг юм байна. За хонгор мөрний удам өгсөлийн талаар сайхан танилцуулаач. Дорнод аймгийн алтан гэрэл гэдэг унгаа одоо энэ жил хавчиг настай нодлон битүүмөр тэгээд цомондоо соёлын төрүүлээд энэ жил аймгийн зүүн бүст ам үзүүлээд аймгийн баяр наадамд ам үзүүлсэн. Хэд давхаргаараа ярьж байгаа хонгор мөр? Энэ одоо 6 давхар үе. Энд за наадамд 10 турдлаа тэгээд энэ дэлжийн сайхан том наадамд төрүүллээ. Маш их баяртай байна да. Их усан яриад өсгөр гэж юм байна. Сайхан наадам болж их мөр харагдуулсандаа маш баяртай байна. За өмнө дэлгэр сум их Хинтэй аймгийн өмнө дэлгэр сум яриад хүний унгаад байгаа. Хэр мөрний урд өмнө гаргаж ирсэн амжилт. За ер нь аймгийн бүст аймагт нэг 3-аар тагсан аймгийн бүстэр нь 2 орчод байна. Одоогийн байдлаар 3 ороод байна. Өвсгөл аймгийн хариулт сумын туслах хүч байна. За энэ бол одоо тэгэл одоо анх бүтүү тавьж байгаа маа. Харуулах сум яриас отхон дэлгэр гэдэг юм байна. За энэ Сүхбаатар аймгийн Төвшин жирийн сумын яриад Монгол Улсын алдар тавьяач Ямлын шоноо гэдэг хүний унгаад. За миний мөр 17 онд аймагт соёлмор төрүүлээд тэгээд одоо бүсийн наадамд 3 хайрагд нэг төрүүлж байна. За сумандаа бол шүтлэнгээс шүтлийн язааландаа төрүүлсэн. Тэгээд том жижиг наадамд ер нь 20-30 харж байгаа. Би Өвсгөл аймгийн Эрдэнэ улаан сумын залуу байж Батчулуун гэж юм байна.
За удам өшин Хинтээ аймгийн Баян сумын одоо Монгол Улсын тодомлоос Эрдэнэтийн Эрдэнэчлэн мандлагаас соёл үр авч ирсэн. За амжилт одоо суманд ямар ч нэг 6-7 төрүүлчихэд байгаа да. Тэ энэ жилийн хувьд бол хоон Чандам суманд очиж төрүүлээ, Цагаавар сумдаа төрүүлээ. Тэгээ Тариалан сумын аймгийн алдарт байж цогоогийн улсын мянгат болсон мэлалга наадамд очиж төрүүлээд. Тэгээ сая сумандаа ам үзүүлчихэд энд ирж байгаа. За инхөө дарахад хурд 6 өв соёлын бэрс ангид наадмын их насны мөрөдийн хуралдаанд төрүүлж яригдсан хурдан нөмн эхүүдийн алдар цолыг дуудаж шагналыг ард улаан хөвч барих гээд бэлэн болжээ. За түрүү өмрийг бол одоо төмөр хөлөг модсын клор шагнаж урамшуулж байгаа. Төвсгөл аймгийн бүрэн дөг тусмын 5 дөрвийн бат мөкгийн хавчиг хонгормор энэ өдрийн бэрс ангид наадмын төмний ихэн алтан жолоо өргүүлсэн. За ингээ хонгорморны шагналыг Төвсгөл аймгийн цэцэрлэг сумын юугол улсын их хурлын эрхэм гишүүн Павгийн Мөнхбатар гард улаан хөвч барих гээд бэлэн болжээ. За Мөнхбатар гишүүний хувьд өнөө жил одоо алтан нутгийн дэглэмээр зохион байгуулагдсан хотгойдын хурд дөрөв ханган бүсийн хурдан мөрдийн хуралдаанд хурдан хүрэн газаргаан төрүүлгэж бас одоо хоймор нутгийн зан олноо байцаагсан. За ингээд өөрийн одоо сонгогдсон тойрог буюу Төвсгөл аймгийн улаан уулсамнаа зохион байгуулагдаж буй дарахад хурд 6 өв соёлын бэрс ингээд нааданд одоо өөрийн биеэр хүрээсэн ирж хурдан хонгормороо дөрүүлгсэн бүрэн дөг тусмын 5 дөрвийн бат мөнхөд түрүү өмөрний бай шагналдаг төмөр хөлгийг инхөө гардуулан хөвж байрууглаа. За ам хөлөнд дуртасан Төвсгөл аймгийн хар удаг сумын мягмар дөрвийн отхон дэлгэрийн хурдан цоогорморны шагналыг Төвсгөл аймгийн улаан уулсамын юугол Синчи ойл компани захирал цагааны хэлбэг заяа одоо гардуулан хөвж байрууглаа. За эргийн урав Төвсгөл аймгийн их улсамын тавгийн өсөг бүрийн хурдан хээрмөр хурдсан. За оёслогын Тариалан сумын аймгийн алдарт явж оюун бэлгийн Баасан зэрэн даруулсан Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын өнөкөн атуу. За их насны мөрдийн хурдааны айргийн дөрөв Төвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт явж мягмарчвийн алдангийн хурдан сартай хөрөмөр хурдалсан бол айргийн давд Төвсгөл аймгийн Эрдэнэ улган сумын явж Инкватын Батчулооны хурдан хар халагмөр одоо тус хурдалж
Уйсан эзэн унсан өгөөд наадамчин олон байсгалаа. За ингээд дарахтын зэнхэр хотоор зохион байгуулагдаж өв соёлын бэр зэнгэд наадам дарахт тур 6 уралдааны их насны мөртийн уралдаанд дөрвөл яригдсан хөлгөөдийн шагнан зэй гарт болон өглөө. Түмний их entertainment үзүүлж байна. Их хурд үзүүлж байна. Ирийн чимэг их хурд мотоцикл Тэнгэрлэг Монголын Тэнхэтэрсэд зориулав. Алтан нарыг алгамдаа тээж ирсэн охин бүр минь. Чамайг тэрсэн тэр өдрөөс хойш энэ орчлон хорвоо ямар уучин болохыг аав нь тэгтэл ухаарсан. Аж жаргал гэдэг үг чиний минь нэрээр зүрхэнд минь бичигдэж амьдралд би англи үнэртэй цэцгсийн дундуур алхасаар байна. Цаг хугацааг хөлгүүд алаг хамтдаа туусны дараа энэ зам хүн бүрийг эрэг дээр хүргэж өгөхөд эцэст нь би ухаар. Чиний минь аж жаргал аавынх нь жинхэнэ хүсэл мөрөөдөл билээ. Мөрөөдөл төдөл хадгаламж худалдаа хөгжлийн банк. Яг одоо Монголын Facebook хэрэглэгчийн тоо 2,156,000-д хүрч үүнээс 18-аас 34 насных нь 70%-ийг эзэлдэг. Нийт хэрэглэгчдийн 95% зөвхөн гар утсаа ашиглан нэвтэрдэг. Тэд positive, viral, funny, inspiration төрлийн контентуудыг хамгийн их сонирхон үзэж байна. Мөн хүсэл мөрөөдөл хийж байгаа ажил, нас, боловсрол зэргээс хамааран улс төрийн хөгжилтэй, зарын, аяллаа группүүдийг ашигладаг. Иймд тэдний сонирхлыг нарийн мэдэрч сурталчилгааны зөв сувгийг ашиглах нь амжилттай маркетингийн гол түлхүүр болж байна. Анхаараарай, танд Монголын хамгийн том сошиал сүлжээг танилцуулах гэж байна. Улаанбаатар хотын хандлт ихтэй, хөгжилтэй, улс төрийн аяллаа группүүд болон 21 аймгийн зарын группийг нэгтгэсэн сошиал медиа хөгжүүлэлтийн баг 2.5 сая хүнд таны бизнесийг шууд холбоно. Цаг хугацаатай зэрэгцэж бус өсөж алхъя. MCDF Media Group мэргэжлийн контент үйлдвэрлэл, бодит судалгаа, оновчтой маркетинг. Холбоотой утас 8611 33 33. Хаадын аршаан хант зарим сансрын бүх салбаруудаар шилдэг технологи бүхий сүүл үеийн хэвлэх машинууд тасралтгүй хөнгөн ажилласаар таны оюуныг ирээдүйг гэрэлтүүлэх хэвлэлүүд үнэн мөнхөд хадгалагдсан үлдэх өндөр чанартайгаар хэвлэгцээр. Үнцэн чанарыг хэвлэн гэрэл пресс. Сонголт хизээд байдаг. Бид сонголтоо зөв хийх нь чухал. Газрын гүний усыг үйлдвэрийн аргаар зөвшөөрөн савлсан Соёмбот цэвэр ус. Эрүүл амьдралын инхийн манаа. Гэрэлт нарны туяа илч дулаана хайрлах нь зогсолтгүй мөнхөр үржилхийн мэдэл. Бид бүхний ажиллаж завсарлах ирэхгүй өрөндөө гэлээ. Монгол нутгийн хөрсөнд бүрэлдсэн энэ л үнэртэн өнөөдрийн Монголыг бүтээлцэж буй өмнө өвгийн залуусын маань хүч хөдөлмөртэй хөршин сум аймаг улс даяар эрчим хүч гэрлэлтэй болон цацартай. Энэ жарны мэдэн байгуулалт өмнө жилийн галголт. Намын долгоо хувьцаат компани. Их хурд үзүүлж байна. Эдэлгээд ах энэ цагийн унаа нүүдэлчин мотоцикл.
гэж байгаа. 이제는 цөөх юм шүү. Танах мөс юм уу? Соёолон. Нарийн хөхөө Өнөөдөр энэ сайхан хот руу нутагт маань олон сайхан арга хэмжээнүүд үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр нөхцөл хөгжил наадам арга хэмжээ болж энэхүү арга хэмжээгээр бид олон сайхан үр дүнтэй бүтээлтэй ажлуудыг хийж иржүүлсэн бол өнөөдөр дарахад түмний зон олонний маань их шүтэн болсон дарахад цагаан адууныхаа шүтэн зөвхөн шав тавих хэслийн үйл ажиллагааг эхэлж байгаадаа баяртай байна. Энэ жилийн сайхан бэлэгцэн өдөр бид олон сайхан арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа нэг нь бол өнөөдрийн энэхүү арга хэмжээ болж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Дарахад цагаан адуу шүтэн зөвхөрийг барих санаачлахыг миний үе болон Монголын дарахад зам нийгмийн тэргүүлэгч гишүүд, мөн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн сум орон нутгийн удирдлагууд, мөн Монгол Эрдэнэ болсон морой дээдсэн олон сайхан олон түмэн маань дэмжиж санаачлаг гаргаж энэхүү үйл ажиллагаа маань өнөөдөр ажил эхэлж байгаад баяртай байна. Дарахад зооныхоо энэ сайхан итгэлийг хүлээж өнөөдрийг хүртэл та бүхэндээ хамтран зүтгэж байна. Хүн болгоны итгэл сэтгэл дээр тогтсон энэ сайхан хөгжил дэвшил аж амьдралыг өнгөтэй өдөө явуулахын төлөө хүн бүр үүрэг хүлээж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. Өнөөдрийн энэ сайхан дарахад цагаан адууны шүтээний шавыг тавихаас төрөлцсөн ирсэн нутгийн зон олон дарахад зам нийгэмдгийн удирдлага хамт олон мөн аймаг сум орон нутгийн удирдлага хамт олон нутгийн иргэд ахын дүүс та бүхэндээ баярлж байгаа илэрхийлье. Морины босоо цагаан хэмэр та бүхний минь өн мөнгөд ээж дарахад цагаан адуугаараа бид дэлхийд гангарах болно гэдгийг хэлгээд таатай байна. Баярлалаа та бүхэндээ. Эрхэм мэнд байж та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Өнөөдөр бид өхөн нэгэн баяр зүйл явдлын гэрч болж дарахад цагаан адуу хэмээх Монголын Эрдэнэ хөлгийн хөшөө согтурын суур тавих нээлтийн ажиллагаанд оролцож байгаадаа баярлан бахарч байна. Дарахад цагаан адуугаа мөнхөлж хөшөө дурсан босгоор санаачлаг гаргасан Хөшгөл аймгийн засаг дарга дарахад нутгийн хөө амгал танд нутгийн ардал нэмнээс гүн талах илэрхийлье. Дарахад цагаан адуу маань манай өвгдөөд чинь мянган жилийн итгэл төлөг амьдралын найдвартай төшиг толгуур нь байж ямар ч хүнд хэцүү үед нь зорьсон газарт нь хүргэдэг арман хөл гэдгийг бахан дуртаж сайхан байна. Бид энэ сайхан хөлмөрөө эрхлэн дээлж өсгөн үржүүлэх авчулдах хариуцлага үүргийг уяач адуучд морой дээдэн явж байгаа бид бүхний хариуцлага үүрэг мөн. Энэ үүргээ биелүүлж дарахад цагаан адуугаа дангаар нь өсгөн үржүүлж байгаа Эренчтэн сумын 3 дургын малчин Хөөжи дугур адуучны хөөхд Галбадрах Эренчтэн сумын 2 дургын малчин Бацөх Хөвсгөл аймгийн Улаан улс сумын Соёо багийн малчин Алсан Шийлэг багийн малчин Уяач Галбадрах та бүгдэд энэ сайхан үйл явдлыг тохиолдуулан халуун баяр хүргье. Энэхүү цогцлогт дарахад цагаан адууны хөшөө суург, дарахтын үе соёлын музей, цэцэрлэг түрээлэн гэх мэт
олон барилга байгаа учраас энэ бүгдийг хийхэд нутгийн зам болон бидний хандив тусламж эцэг зүтгэл хэрэгтэй гэдэг онцгой анхаарч идэх санааш гарган ажиллахыг та бүдээс уриалж байна. За 17 дугаар жарны уруулагч чимээг шорон гахаа жилийн намрын дэргэн хараа бичин сарын шинийн дэргэн давны хөлцийн өчрөд урдсан бэлэгцэн өдрүүдэд Хөвсгөл аймгийн Улаан уулсан буюу Хоймрын хоймор Монголын шивтаар нутаг зохион байгуулагдаж буй Дархад төмний баяр цэнгэлийн дээд болсон Хоригдол сардгийн нурууны ноён оргил Дэлгэр хаан уулын их таглагаа цагаан атууны үеэр Дархад тур 6 Хөвсөлийн бэр цэнгэл наадам өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж их хоёр цэнгэл наадмын үеэр олон сайхан арга хэмжээ зохион байгуулагдсны нэг нь бол одоо та бүдний төрсөн харж байгаа Дархад цагаан атууны шүтэн зөвлөрийн шав давих ёслолын үйл ажиллагаа байлаа. За ингээд Дархад цон одоо шүтэн болсон Дархад цагаан атууныхан одоо нэрмжтэй энэхүү одоо шүтэн зөвлөрийг одоо барих их ажлыг одоо энэ цаг мөчөөс энэхүү одоо эхлүүлж за шав давих ёслолын үйл ажиллагаанаас хэрхэн үзэгчтэй охин дэлгэн харж байна. За энэ хоёр цэнгэл наадмыг бол одоо Хөвсгөл аймгийн засаг дарга өгөөд Монгол Дархад цон нийгэмлэгийн дэргүүн аймгийн алдар тие тав зүрэнгийн гам бол дэргүүтэй олон сайхан улсууд одоо санаачлан зохион байгуул энэ өдөр одоо нар урдагширсан наадмын өдрүүдэд өргөн дэлгэр сайхан наадмыг ийхүү одоо өнгөтэй өөдтэй ёслол төгөлдөр сайхан зохион байгуулж байгаа нэ. За их хоёр цэнгэл наадманд бол одоо энэ дөргөө сонгогдсон улсын их хурлын эрхэм гишүүн Лавгийн Мөнхбаатар замын одоо энэ нутгийн хонхонгүй аймгийн алдар тие Синчи ойл компани цагааны элбэг заяагаад олон сайхан одоо эрхмүүд өөрийн биеэр одоо өрөлсөн ирж их хоёр цэнгэл наадмандаа оролцож байна. За ингээд Дархад цоны шүтэн болсон цагаан атууны одоо шүтэн зөвлөрийн шав давих ёслолын үйл ажиллагаанаас эрхэм үзэгчтэй охин ийхүү одоо толтон харж байна. За Дархад төмний одоо шүтэн болсон Дархад цагаан атуу гэдэг бол одоо за байгаль цаг урдан одоо тосон докторь шалгуураараа одоо шалгарсан тэшүүр төвчээр сайтай ундаг эдлэгээ даах шалгуураараа бас одоо онцгойрон ялгарсан ийм одоо заахан омог болсон атуун зэрэг байдаг. За энэ атуун зэрэг бол одоо хоригдол зэргийн нуруу Дархадын хотоор Хөвсгөл соёны 2300-аас 2500 м өндөр дөрвөгдсөн энэ одоо зайхан нутаг буюу за Хөвсгөл аймгийн Хатгал Улаан уул Эренчин дүм зэрэг зомдод одоо цөм зүрэг нь идээшлэн бэлчдэг. За мөн дээрээс нь одоо өвөлдөн 40-60 одоо сантиметрийн цас ундаг мөн дээрээс нь одоо зээсийн хасах 50 хэм одоо хүртэл хүүтэрдэг ийм эрэлттэй суур амьсгалтай одоо нутагт дасан зогцдог ийм одоо байгальдан одоо төсвөртэй ундаг эдлэгээ даах чадвартай за мөн одоо дээрээс нь ийм одоо өөрмөд сайхан бие биедрийн одоо хөгжил өхий цагаан атууны одоо цөм зүрэг бол одоо Хөвсгөл аймаг Хоймор нутагт одоо идээшлэн бичдэг. За ингээд Дархад цагаан атууны шүтэн зөвлөрийн шав давих ёслолын үйл ажиллагааны дараагаар өнөөдрийн их хоёр цэнгэл наадмын хурдан соёлын насны мөртийн уралдаан шандас шалгах хурдан хөдөлгөөд гарааны зургаар хөдөлсөн байгааг үзэгчтэй охин дэлгэн харж байна. За соёлын насны мөртийн уралдаанд газраас тоглорсон 40 хурдан одоо үрдгүүлээд марсан байгаа дэлгэцний харагдаж байгаа 409 номертай марсан сайхан хүрэн үрээ бол одоо Хөвсгөл аймгийн төмөр улсын яаж баярын бодлогын хурдан хүрэн үрээ одоо марсан байгаа харагдаж байна. За ингээ болонтой улсын ороод буурал манан суургалсан энэ сайхан одоо нар урдагшилсан наадмын өдрүүдэд Дархадын зэнкэр хотоор зохион байгуулагдаж энэ хоёр цэнгэл наадмын хурдан соёлын насны мөр гарааныхаа зургаагаас эргэд битэн болжээ. За бүхмөр төхөөрөмжөнд орсон за хорчидоо Хөвсгөл аймгийн Улаан уулсамнаа зохион байгуулагдаж Дархад дурд 2016 өв соёлын бэр цэнгэл наадмын хурдан соёлын насны мөр гарааныхаа зургаагаас нэгэн зэрэг сайхан эргэлээ. Гадар сууларсан 40 хурдан нөмн өгөөд ийхүү гандар үн туур гараа гадар өмбөртөн энэ хуралдааны тэнгэр дээр алтан доосон өргөж байгаа үзэгчтэй охин дэлгэн харж байна. Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдар төвч Очрын Баатрын мөнгө төрийн хурдан хүрэн үрээ одоо гарч ирээ хөдөлжээ. За хүрэн үрээ бол одоо Торнод нутгийн хонхон одоо байгаа
Хөвсгөл аймгийн дараадан сумын аймгийн алдар төвөө дашийн найдан дөрж уясалгын тааруулдаг хурдан зээтрэ энийг хоёрсангад наадмын соёлын насны мөртийн уралдааны хөнгөн дээр гараад ирсэн бол Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын яаж Мянгмарчвын галдангийн хурдан хөрөнгөрөө аман хүзүүн дээр гараад ирсэн байна. Их насны мөртийн уралдаанд хүрэн мөрн одоо айрэгдсэн соёлынгийн уралдаанд хүрэн халдсан одоо аман хүзүүн дээр гараад ирсэн өрсөлж байгааг үзэгчтэй охин гарч байна. За ингээд соёлын насны мөртийн уралдааны үзүүрийн 10 хэдэн үрээ бол одоо хүнсэндээ богинорсон. Энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь Хөвсгөл аймгийн цагаан нуур сумын тав сүрэнгийн шижир ултын хурдан хүрэн үрээ гараад ирсэн уршилж байна. Баян зүрх сумын Шарвын Батбаярын хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн 449 номертой уршилж байгааг үзэгчтэй охин гарсан бол Монгол Ведомхтой заахан харуу Хөвсгөл аймгийн их сумын яаж Даваацрынгийн амдмын хурдан харуу харагдаад өнгөрлөө. Энэ дундаа цэнхэр уцтай хөвгөтэй заахан саар дөрөө гараад ирсэн Хөвсгөл аймгийн улаан улсмын сумын алдарт яаж Дээримэгийн Жимбатын хурдан саар дөрөө байна. За ингээд хурдан соёлын насны мөртийн уралдааны хөнгөн дээр Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт яаж Очрын Баатарын мөнгөтрийн хурдан дээр хөдөлсөн аваарай. Баян зүрх сумын яаж Мянгмарчвын галдангийн хурдан хүрэн халдсан үрээ ам хөдөлсөн дээр хайргийн 3 дээр 111 номертой марцсан юм шиг байна. Хэрвээ гараад ирсэн Хөвсгөл аймгийн Эрдэнэ нутгийн сумын яаж Бактуулгын Батбаярын хурдан хэрвээ гарч ирсэн байна. Хайргийн 4 дээр одоо сайхан хол үрээ гараад ирсэн улаан улсмын сумын алдарт яаж Батбаярын Батцаагийн дүү хол гэдэг үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. Хөвсгөл аймгийн улаан улсмын яаж Хан Цоожийн спортын хурдан бороо хайргийн давтар гарч ирсэн байна. За гур үрээ бол одоо аймаг үсгийн уралдаан нэг дөрөж сумын наадам нэг дөрөв дөрөв харагдсан ийм одоо хурдан үрээ байгаа. За ингээд соёлын насны мөртийн уралдааны үзүүрийн 5 үрээг одоо үзэгчтэй авахындаа сайхан харуулхад 5 дээр бол одоо Хөвсгөл аймгийн улаан улсмын яаж Хан Цоожийн спортын хурдан бороо хайргийн 4 дээр улаан улсмын сумын алдарт яаж Батбаярын Батцаагийн хурдан дүү хол үрээ. За 3 дээр юу одоо арын 3 үрээнийх нь хөнгөн дээр 111 номертой марцсан Эрдэнэ нутгийн сумын Батбаярын хурдан хэрвээ гараад ирсэн бол арын хэдэн үрээнийх нь хөнгөн дээр Хөвсгөл аймгийн улаан улсмын сумын алдарт яаж Дээримэгийн Жимбатын хурдан саар дээр гарч ирсэн. За мөн одоо ногоон өмөлтэй үгдээ сайхан хүрэн халдсан үрээ гараад ирсэн Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын Аюушийн Эрдэнэ нутгийн хурдан хүрэн халдсан үрээ байна. Энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь 533 номертой марцсан сайхан бороо өнөө жил Эренчин дөмбийн мөсний уралдаанд төрүүлээд Тосонгийн мөсний уралдаанд айргийн давд урдалсан Хөвсгөл аймгийн Аршаан сумын засаг дарга Давгийн өнөр ултын хурдан бор үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа бол Мөрөн сумын Чимэдэржим хотын хурдан од хэрвээ одоо сая харагдаад өнгөрлөө. За соёлын насны мөртийн уралдаанд аргагүй одоо шимтэйхэн үзүүштэйхэн сайхан уралдаан болгоно. За ингээд дарахад хурд 6 өв соёлын бэрц ингээд наадмын хурдан соёлын насны мөртийн уралдааны өнгөн дээр Хөвсгөл аймгийн дараадан сумын аймгийн алдарт яаж дашийн найдан дөрч хөвж орлоож байгаа Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт яаж Очрын Баатарын мөнгөтрийн хурдан хүрэн үрээ хөдөлсөн аваарай. Баян зүрх сумын яаж Мянгмарчвын галдангийн хурдан хүрэн халдсан үрээ ам хөдөлсөн дээр айргийн 3 дээр Хөвсгөл аймгийн улаан улсмын Хан Цоожийн спортын хурдан бороо мөн одоо улаан улсмын уяач Батбаярын Батцаагийн дүү хол үрээ айргийн 4 дээр өшөөсөн аваарай. За айргийн давтар Хөвсгөл аймгийн Эрдэнэ нутгийн сумын яаж Бактуулгын Батбаярын хурдан хэрвээ гарч ирсэн. Арын хэдэн үрээнийх нь хөнгөн дээр улаан улсмын яаж Чимбатын хурдан саардураа Сүхбаатар аймгийн халдсан сумын Эрдэнэ зүгийн унаган гадаа байгаа энэ дэлгэсний харагдаж байгаа улаан өмөлтэй үгдээ сайхан хар үрээ бол одоо Хөвсгөл аймгийн 10 удаа сумын аймгийн алдарт яаж Монголын үеч урдуулж байгаа Хөвсгөл аймгийн цагаан нуур сумын яаж Согтөрдний хурдан хар үрээ гарч ирсэн байна. Шар цанцтай үгдээ сайхан хэрвээ бол одоо гараад ирсэн уршилж байгаа Хөвсгөл аймгийн дараадан сумын аймгийн алдарт яаж Цэрүүгийн жигдвийн хурдан хэрвээ гарч иржээ. За азарганы уралдаанд 2 азарган 6 одлоогоор урдалсан Цэрүүгийн жигдв алдартын хурдан хэрвээ одоо гараад ирсэн уршилж байгаа. Мөн одоо ногоон өмөлтэй үгдээ сайхан азарган зэвдрээ уршлаад байгаа. Энэ бол одоо Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын Аюушийн Эрдэнэ нутгийн хурдан хүрэн халдсан үрээ. Цаадалт нь одоо зүүлийн болтон болторсон өсгий цагаан сайхан хар үрээ гараад ирсэн. Энэ бол одоо үртгэл дээр хараахан бүртгэдэг үрээ байна. За энэ хар үрээ 554 номертой мөрдсөн байсан байгаа. Бүртгэл дээр одоо бүртгэдэг үрээ байна. Хөнгөн дээр нь гараад ирсэн сайхан хүрэн халдсан үрээ 515 номертой мөрдсөн. Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын яаж Аюушийн Эрдэнэ нутгийн хурдан хүрэн халдсан үрээ гарч ирсэн. За энэ өдрүүдэд одоо дарахад нутгийг одоо аргагүй наадаж байгаасан эмээсэн ийм одоо сайхан өдөр тохиож нар хурдагчилсан наадмын өдөр хурдан соёлын насны мөртийн уралдаан гарааныхан 6-аас эргээд цул бол одоо хэлэцийн нэгүсээ сайхан задарсан байгаа. Үзүүрийн хэдэн үрээний ард дайр Хөвсгөл аймгийн дараадан сумын аймгийн алдарт тэр хүүгийн жигдвийн хурдан хэр үрээ гараад ирсэн. Цаад талд нь Хөвсгөл аймгийн улаан улсмын Жигзэл зүрэнгийн Батамгалангийн хурдан хон үрээ гарч ирсэн байна. За мөн одоо Хөвсгөл аймгийн улаан улсмын Чимбатын хурдан саардураа сая харагдаад өнгөрсөн бол үзүүрийн 4 үрээ үзэгчтэй охиндээ харуулхад баяр үндсэндээ одоо хэвээрэн байгаа. За өнгөн дээр нь бол одоо Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт яаж олон түмэндээ Ноолуурын Баатар хэмээн алдарсан Очрын Баатар алдартын мөнгөтрийн хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн. За аавгүй хоёр үеч бол одоо энэ дарахтын хотгорд бол одоо аргагүй одтой сайхан наадаж байна. Хүрэн үрээнд орнод өгшөлтийн юм одоо хурдан үрээ байгаа. Тосонгийн мөсийн уралдааныг мөн одоо сайхан тархинд дурлаад байсан юм одоо хурдан хөлгээ. Ам хөзүүн дээр нь гараад ирсэн хул үрээ бол Хөвсгөл аймгийн улаан улсмын сумын алдарт яаж Батбаярын Батцаагийн хурдан дүү хул үрээ. Айргийн групп дээр Хөвсгөл аймгийн улаан улсмын Хан Цоожийн спортын хурдан бороо гэж аймгийн мөсийн уралдаан нэг дөрүлээ сумын
наад нэг дөрвөлдөр харагдсан хурдан бороо гараад ирсэн учирч байгаа. Аяргийн дөрвөлдөр их насны мөртийн урагтаа хурдан зэдмэр аяргийн дөрвөл турдлуулсан Өвсгөл аймгийн Баян зүрх сумын яаж Мегмарчвын галдангийн хурдан хөрөн халдсан үрээ гарч ирсэн. За азраган халдсан үрээ бол одоо гарсан цагаас их сайхан дархан дурлаад байгаа. Аймгийн алдарт яаж галдангийн хурдан халдсан үрээ. За араас бол одоо Өвсгөл аймгийн Улаан улсын сумын алдарт яаж Дайрымагийн Жимбатын хурдан саар дүрээ орж ирсэн. Өнөө жил одоо сумынхаа нааданд түрүүлсэн юм одоо хурдан үрээ. Сүхбаатар аймгийн халдсан сумын Эрдэнэ зүхийн унаган хурдан саар дүрээ энэ өдрийн бэрзэнгэл наадмын хурдан соёлын насны мөртийн уралдааны тасарсан дөрвөн үрээний ард талдаар 5 дээр одоо гараад ирсэн учирч байгаа үзэгчтэй авсан гарч байна. За 6 дээр бол одоо Өвсгөл аймгийн Цагаан нуур сумын уяа цогтөрдний хурдан харвараа гарч ирсэн. 2014 оны хотгойлын нишиг нааданд хязгаарлан хулуурыг ам хүзүүн дурдлуулж байсан аймгийн алдарт үеч Монхор уяасуудыг харуулдаг. За энэ дэрэсний харагдаж байгаа сайхан хөрөн халдсан үрээ бол одоо Өвсгөл аймгийн Баян зүрх сумын яаж аюушин эрдэнэ нутгийн хурдан хөрөн халдсан үрээ. Энэ хамгийн ард талдны яваадгаа гөхөлтэй сайхан хонгороо бол Өвсгөл аймгийн Улаан улсын яаж Жигжил зүрэнгийн Баттамгалангийн Гэгээ хонгор гэдэг үрээ 116 номертэй мөрдсөн байна. За өнгөн дөрийн шар замцтай үгээтэй сайхан морин хэрүүрээ орчлаад байгаа Өвсгөл аймгийн Дараалан сумын аймгийн алдарт яаж Цэрэн хүүгийн жогдны хурдан хэрүүрээ. За Цэрэн хүүгийн жогдны яаж бол одоо Цэрэн хүүгийн галсангийн хурдан солон хатар хатаргыг аймгийнхан бэр зингэл наадны 3 жил дараалан дөрөвдөгийн зэрэгтэй хоймор нутгата хурдан хурц үлмэрдэг аргагүй одоо сайн уйж урдлуулсан олон сайхан наадмын эерэг дээр үрсэн ийм одоо сайн уяж хүн байдаг. За энэ өдрийн бэр зингэл наадны хэрвээ үзүүр хэдэн үрээний ард дээр гараад ирсэн учирч байгаа. За Өвсгөл аймгийн Баян зүрх сумын яаж аюушин эрдэнэ нутгийн хурдан хөрөн халдсан үрээ 10 баатын багцаагаар за ари хэдэн үрээний хамгийн наадалт нь одоо сайхан хар үрээ одоо хөрөн үрээ гараад ирсэн учирч байгаа. Улаан улсын яаж уран жимгийн Сахиагийн хурдан газраган хөрөн үрээ гарч иржээ. Тархин дурлаад өсөн 111 номертэй мөрдсөн Эрдэнэ улган сумын яаж Батулгын Батүрийн хурдан хэрвээ хамгийн ард талд нь байна. Энэ араас синкер уцтай үгээтэй хөрөн үрээ орж ирлээ. Өвсгөл аймгийн Төмөр улсын сумын яаж Баярагийн Батулгын хурдан хөрөн үрээ нэлээ хойхон далаас уршиллаа. Мөн одоо Ширнэлийг авцтай үгээтэй морин жаргал үрээ ороод ирсэн байгаа харагдаж байна. Энэ бол одоо Өвсгөл аймгийн 10 улсын сумын алдарт яаж Мегмар дөржин отхон дэлгэрийн хурдан жаргал үрээ орж ирлээ. За отхон дэлгэр яаж азраг төрүүлсэн их насны мороо хөтөлсөөр угаад яман хүзүүн дурталсан бол шаргал үрээ бас одоо хойноос дуусаар угаад үзүүрийн 10 үрээр орж ирж байгаа харагдаж байна. За энэ шаргал үрээ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын өнөг гадаа өнөө жил одоо 10 улсын сумын бэрзэнгэл наадан түрүүлсэн юм одоо хурдан үрээ. За энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь Өвсгөл аймгийн Улаан улсын яаж уран жимгийн Сахиагийн хурдан азраган хөрөн үрээ одоо гарч ирсэн учраас байгаа цэнкэр уцтай үгээтэй Өвсгөл аймгийн Төмөр улсын сумын яаж Баярагийн Батулгын хурдан хөрөн үрээ одоо гараад ирсэн байгаа. За Өсгөл цагаан хар үрээ бол одоо 554 номертэй мөрдсөн бүртгэл дээр бүртгэдэг байна да. За азраган дээр бас одоо 552 илүү 54 номертэй мөрдсөн бүртгэлгүй хээр азраг одоо дархан дурлаад байсан байгаа юм. За энэ хэдэн үрээнийх нь хөнгөн дээр одоо сайхан шарга үрээ гараад ирсэн. Хонгор азраган дөрөвдгээ цоогромроо ам хүзүүн дурдлуулсан Өвсгөл аймгийн 10 удаа сумын алдарт байж Мегмар дөржин отхон дэлгэрийн хурдан шарга үрээ гарч ирсэн учирч байгаа. Энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь Өвсгөл аймгийн Улаан улсын байж Жигжил зүрэнгийн Баттамгалангийн Гэгээ хонгор гэдэг үрээ гарч ирсэн. Өвсгөл аймгийн Дараалан сумын аймгийн алдарт байж Цэрэн хүүгийн жогдны хурдан морин хэрүүрээ хөнгөн дээр нь байна. За чогдуу уяачуд одоо энэ дарахтын зангар хотгоор тэрж бас л одоо ер нь асуулганд одоо номер дуудал сайхан одоо хоролдож байна. Хэрвээ одоо өнгөний хэдэн үрээний ард дээр гараад ирсэн учирч байгаа үзэгчтэй охин одоо талдан харж байна. За 20 сарын нуруу дарахтын зангар хотгоор энэ нутаг бол одоо яахан аргагүй одоо байгаль дүүхийн үзэсгэлэн бүрдэн дөрвөн сайхан нутаг байгаа. Дарахад ихээр дайланган дэлгдэг сэтгэлдэнч дэлгдэг таамаа наргаж эгэл өргөл сайхан зонгодон дарахад ихээр тайрайгүй нэгэнд нь үлгэр мэд санагддаг далай баян үлэм дүгэлдэр сайхан ангай гэж одоо энэ нутгийн зонголон бол төрлөг нутгийн сайхан магтан дуусан байдаг. За энэ дэдгсний харагдаж байгаа харуурыг бол одоо Өвсгөл аймгийн Цагаан нуур сумын алдарт үе цогтөрдний хурдан харуурыг Өвсгөл аймгийн 10 удаа сумын аймгийн алдарт үеж Монхор уяасуудын харуулдаг Сүхбаатар аймгийн халдсан сумын унаган одоо адуу байгаа. Алаг эрдэнд одоо өнөө жил аяргийн 4 дурталсан цагаан уулын нааданд ам хүзүүн дурталсан хурдан хэрүүрээ бол одоо аяргийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдаа. За ингээ соёлон мөрдөж байгаа энэ цаг мөчид бас одоо хормос дэлхийн хураа харилсан намрын зинкэр ураа зөөлөн шивэрсэн наатмын нэтер соёлон төслийн мөрдийн уралдааны үзүүрийн хоёрыг үзэгчтэй охинд харуулж байна. Араас бол одоо Улаан улсын Чинбатын хурдан саар дүрээр нийлсэн. За өнгөн дээр Өвсгөл аймгийн Баян зүрх сумын Баатрын мөнхтрийн хөрөн үрээ хөтөлсөн хэвээрээ. За араас ахаад одоо нэлээд том үгээтэй сайхан хул үрээ нэг орж ирсэн байгаа харагдж байна. За энэ бол одоо бүртгэл дээр бас одоо бүртгэдэг 113 номертой мөрдсөн хул үрээ орж ирлээ. Цэнкэр уцтай үгээтэй Өвсгөл аймгийн Төмөр улсын сумын Баярагийн Батулгын хурдан хөрөн үрээ одоо орж ирсэн байна. За Өвсгөл аймгийн Төмөр улсын сумаас одоо Лэгшиг дөржин хонгор гэдэг мөр Хогтойлын нишиг нааданд хайр гэдэж байлаа. Оюун эрдэнэ халдсан гэж одоо хурдан халдсан мөр эрдэнэний нишиг нааданд тэр жил одоо 6 дуртаж байлаа. За Төмөр улсын нутаг бол одоо хурдтай сайхан нутгаа Эренчин жүгдрийн хар гэж одоо цууд хурдан газар байсан. За эрчмийн хар ямаагаран алдартай нутаг бол одоо Өвсгөл аймгийн Төмөр улсын сум аа. За Төмөр улсын сумын уяаж Баярагийн Батулгын хурдан хөрөн үрээ. Мөн одоо Өвсгөл аймгийн 10 улсын сумын Мегмар дөржин отхон дэлгэрийн хурдан шарга үрээ гараад ирсэн учирч байгаа. За Өвсгөл аймгийн Баян зүрх сумын уяаж Эрдэнэ нутгийн хурдан хөрөн халдсан үрээ.
За энэ одоо гарсан цагаас их сайхан дархан дурлсан аймгийн алдарт явж Мягмар төвийн галдангийн хүрэн алдсан үрээ нэг замаас гарч үзмээр болоод одоо эргээ замдаа орсон байна. Их насны мөртийн уралдаанд бол одоо сартай хөрөн мөрн аяр гэсэн байгаа соёлынгийн уралдаанд хөрөн үрээ дархан дурлаад байна. Хөвсгөл аймгийн дараадан сумын аймгийн алдарт явж тэр хүүгийн чогдгүй хүртэн хэрэг одоо өдөр хэдэн үрэн дээр хэвээрээ. За хэрвээ жаргахгүйс одоо нэг дахин сайхан мөрөн зөөлөн байна да. За энэ хэрвээ бол одоо өнөөдрийн хөрцөнгөд наад нь ер нь одоо гарсан цагаас их сайхан тархин дурлаа. Энэ бол одоо Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт явж тэр хүүгийн жигдүү хүртэн хэрвээ. Тариалан сум гэдэг бол одоо хоймор сайхан нутгийнхаа алтан бусганд нь оршдог юм одоо нутаг байгаа. За Хөвсгөл аймгийн улаан уулсан бол одоо хоймор нутгийн хоймор дугаар оршдог юм одоо нутаг. За энэ дэлгэцний харагдаж байгаа харуур бол одоо Хөвсгөл аймгийн цагаан нуур сумын алдарт явж Цогтөрдний хүртэн харуур Сүхбаатар аймгийн Халзан сумын одоо Аруулаг сумын аймгийн алдарт явж Монхор уяслагыг нь харуулж байгаа. Харуур бол одоо хайргийн 3 дээр 4 дээр гараад ирсэн байна. За 3 бол одоо замаас нэг гарч үзсэн эргээ замдаа орсон байгаа харагдаж байна. За энэ бол одоо арга авахгүй хурдан байгаа өрөө байна. Хөвсгөл аймгийн улаан уул сумын уяач Ганзоожийн Сүхбатын хурдан 3-аар гараад ирсэн аймгийн бүсийн уралдаан нэг дөрүүлсэн сумын наад нь мөн одоо нэг дөрүүл 4 байр гэсэн юм одоо хурдан өрөө гарсан цагаас л ихэж одоо сайхан дархан дурлаа да. За өнгөний 2 өрөөний харин одоо баяр солигдсон байгааг үзэгчтэй охин харж байна. За ороо орсон газар чигтэй газар татуурахтай мордийн намрыг бол одоо харахгүй шалгаж байна. За өнөө жил одоо хотгоодын даншиг наатанд унган хулуурайгаан түрүү мөрөнд хурлуулсан аймгийн алдарт явж Очрын Баатарын юу мөнгө төрийн хурдан зээлдрий бол одоо ам хөдөн дээр гарсан цагаас хөдлөөд өссөн бол одоо хөнгөн дээр саар дурай гараад ирсэн. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын Эрдэнэ зүхийн унган одоо Хөвсгөл аймгийн Улаан уул сумын алдарт явж Дээрэмгийн Жимбатын хурдан саар дурай. За саар дурайч нь аргагүй хурдан байгаа юм байна да. Ер нь одоо зугуухан сайхан дөөлсөр байгаа газрын цэжинд гарахад одоо хөнгөн дээр нэлээд зэрэгтэн гарч ирээ хөдөлдөө. Өнөө жил одоо Хөвсгөл аймгийн Улаан уул сумын бэр зангал наад нь түрүү өмнө дурласан юм одоо хурдан үрээ. За Дээрэмгийн Чинбат гэдэг үеж өчигдөр ус одоо зарлуулаад байсан морь ус одоо айрэгд болсон байхаа. За бас л одоо энэ сайхан нутагт одоо одтой сайхан надад байгаа өчигдөр одоо хязгаарлан хөрөн үрээ хайргийн дөрөв турдлуулсан одоо санагдаж байна. За ингээд соёлын насны мөртийн уралдаанд бол одоо саар дурын зэрэгтэн сайхан гарч ирээ хөдөлсөн бол Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт явж Очрын Баатарын уу сумын алдарт явж мөнгө төрийн хурдан хөрөн үрээ энэ бол одоо Дорнод нутгийн унган одоо за Хөвсгөл аймгийн 80 жилийн амбар зангал наад нь хээр азаргаан төрүүлгэж байсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт явж Дашин айдан дөрж бол одоо уяслаганд харуулдаг. За мөнгө төрийн яачийн аав нь Очрын Баатар алдарт өнгөрсөн жил одоо Эрдэнэт дотор зохион байгуулагдсан ханган бүсийн даншиг их зангал наад нь хол дааган харагдуулаад өнөө жил одоо унган нутгийнхаа дэвжэн дээр зохион байгуулагдсан мөрөн хот үүсгэн байгуулагдсны 210 жилийн хотгойдын хурд дөрөв ханган бүсийн хурдан мөртийн уралдаан хол үрээгэн бол одоо улсын наад нь 11 дурлуулаад давхар ягаар очиж одоо төрүүлгсэн юм одоо юм байдаг. За саар дөрөв бол одоо аман нангайтал татаатай байгаа юм байна. Аргагүй одоо хурдан орсон мөрөн зэвлэн гэх юм бол энэ өдөр бол одоо саар дөрөв хэлэхээр байгаа юм байна. Ингээ Хөвсгөл аймгийн Улаан уул сумын алдарт яаж Дээрэмгийн Жимбатын хурдан саар дөрөв Хөвсгөл аймгийн Улаан уул сумын нутаг зохион байгуулагдаж буй дархад тур 6 Хөв соёлын бэр зангал наадмын соёлынгийн уралдааны хөнгөн дээр гараад ирсэн зээлдрийг араас салангууд хүүхдэн давирсан хулмайж аваад өдөлж байна. Аргагүй одоо хурдан байгаа юм байна. За ер нь одоо хаан газрын наадмыг ханамал уяатай хатмал мөрөн зөөлөнгүүд нь одоо тийж уралдаж байдаг. Энэ өдрийн бэр зангал наадманд үзүүр дээр бол одоо 2 мөрөн зөөлөн олон цагаан гарч ирээ өдөлсөн. Ам үзүүн дээр яваад байгаа зээлдрээ өнөө жил одоо 7 дугаар сарын 1-нд Хөвсгөл аймгийн Тосон зөнгөн сумын зохион байгуулагдсан аймгийн зүүн бүсийн хурдан мөртийн уралдаанд бас одоо сайхан дархан дурлаад ирсэн ийм одоо хурдан үрээ байгаа. За газарч бол одоо чигээр нэгэнд ханжаа аргагүй одоо нар хурдагчсан үнэхээр өргөн дэлгэр сайхан наадам намрын дэргүүн сарын шинийн навны бэлэгдсэн өдөр Хөвсгөл аймгийн Улаан уул сумын нутаг дийнхүү одоо зохион байгуулагдаж дархтын зэнкэр хотоор одоо зохион байгуулагдаж бай дархат хурд 6 өв соёлын бэр зангал наадмын хурдан соёлын насны мөртийн уралдааны хөнгөн дээр Хөвсгөл аймгийн Улаан уул сумын алдарт бай Дээрэмгийн Жимбатын хурдан саар дөрөв одоо зэрэгтэн өдөлсөн сайхан хэвээрээ. За 20 сарын нурууны ин өргөд болгоо дэлгэр хаан уулын таглагийн хөр зангал наадмыг дархад нутгийн зан олон 3 жил тутамд одоо нэг удаа тагтагээ. За зээлдрийг ахаад одоо үйлцүүлж ирээд талгасан саар дөрөв одоо цочоо ихтэй байгаа өрөө байна. Сүүлний одоо самбаа их сайхантай өрөө байна. Тоогроо их одоо сайхан алдартай өрөө байна. За хоёр мөрөн өрөөний хооронд өнөөдрийн наадмын аргагүй үзүүш дахин уралдаан гаргана. Аймгийн алдарт Дашин айдан дөрж иж Хөвсгөл аймгийн Тариалан сумын хөвгөө сайхан уяачуд одоо энэ ам хөдөн дээр яваад зээлдрийн уяаслагыг харуулж байгаа. За энэ зээлдрээ Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт яаж Баатарын мөнгөтрийн хурдан дээр дүрээ. Өнгөн дээр нь Хөвсгөл аймгийн Улаан уул сумын алдарт яаж Дээрэмгийн Жимбатын хурдан саар дөрөв одоо гараад ирсэн өчтөө одоо үзэгчтэй охин харж байна. За Чинбат уяач бол одоо алтан нутгийнхаа дэвжэн дээр зохион байгуулагдаж буй. За дархад түмний одоо дээд одоо их хоёр зангал нутаг баяр зангал наадам болов дэлгэр хаан уулын тагтагаа цагаан адууны баяр дархад тур 6 өв соёлын бэр зангал наадамда одтой сайхан наадаж хязгаарлан зээлдрээгийн харагдуулсан бол соёлын саар дөрөг хол дөрүүлэг хийж одоо ер нь хайх газаргүй юм байна. За зээлдрийг ахаад одоо залгуулж мэдэндээ. За ингээд одоо соёлын насны мөр варан дурж чуу торгон мөчийг үзэгчтэй охин одоо толтон харж байна. За соёлынгийн уралдаанд газраа зөвлөсөн 40 хурдан өмнө иход одоо энэ өдрийн бэр зангал наадам хүлгийн шандас шалгаж алтан носон өргөсөн Хөвсгөл аймгийн Улаан уул сумын
амгийн алдарт бай. Дээрэмгийн Жимбатын хурдан саар дүрэ. Төрүүлэн ирж түмэн отныг өсгөж тодмогны турган жолоо өргүүлж байгааг үзэгч та охин дэлгэн харж байна. За дарахад нутгийн зан олон бол одоо энэ өдөр дарахад хурд 2019 энэ хоёр зингэл наадмыгаа ордон соёлын насны мэрдийн уралдааны түрүү өмгнэгийн хөө одоо хүртлээ. За сар дүрээ бол одоо харахгүй үзүүр дүрэн бол одоо нэлээд зэрэгхэн тасарсан байна. За энэ сайхан нутаг одоо уулсаар хүрээлэгдсэн гэсэн ч одоо хүлэг мөрөн уралдаж байгаа юм. Ийм одоо хөндөй сайхан одоо наадман зохион байгуулдаг юм байна. За ам үзүүн цагаан нуур сумын цогтөрдний хурдан харуулаа урдаллаа. Эрийн урав тариалан сумын ангийн алдарт байж Сэрүүгийн жигдүү хурдан хэрвээ урдаллаа. Гарсан лагаасаа эхэлж хөдөлж уралдсан Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын ангийн алдарт байж Очрын Баатарын мөнгө төрийн хурдан хөрөнгөрөө Эрийн дөрөв орж ирж байгааг үзэгч та охин одоо дэлгэн харж байна. Дорн аймгийн хурган одоо за мөрөн дээрээ бол одоо энэ өдрийн бэрцэнгэл нааданд арга бос одоо хурдан байлаа. Үзүүр дээрээ саар дүрэн дээр одоо 2 залгасан одоо жаахан залаагаад Айргийн 5 4 дурдаллаа. Айргийн 5 Төвсгөл аймгийн 10 улаг сумын Мегмар дурчин Отон дэлгэрийн хурдан жаргал хүрээ хурдаллаа. 6 Төвсгөл аймгийн их уул сумын хурдан халдсан мөртөө Даваасрын ганзамын хурдан харуулаа. За мөн одоо нөгөө ганцоожийн хурдан бороо 8-9 багцаагаар орж ирж байгаа харагдаж байна. Баяргийн Батулгын хурдан хүрэн үрээ одоо төмөр улгаас нэлээд дээгүүрхэн орж ирлээ. За мөн одоо Өсгөл аймгийн Улаан уулсмын Батамодонгийн хурдан Хигийн хонгор гэдэг үрээ одоо нэлээд дээгүүрхэн орж ирэх шиг боллоо. Тархин дурлаад өсөн нөгөө дүү хул гэдэг үрээ юм болоо та. За дээрээс арсан бас одоо тод сайхан харагдаж өгөхгүй байна. За ингээд одоо өнөөдөр яг зингэл наадмын хурдан соёлын насны мэрдийн уралдаан өргөн дэлгэр болж бараанд орлоо. Сумаалдт бай Чимбатч юм байна. За энэ дарахт 6 наадмаа соёлын төрөөсөнд их баяртай байна. Хогч урдан боёо. Энэ Сүхбаатар аймгийн халдсан сум хараад Эрдэнэ сүх гэж хүний онгод байгаа юм аа. Өмнөр нь яаж аж байгаа? Өмнө одоо энэ олон орсон адуу энэ жил сумда төрөөсөн. Наа гараас уяач моохор гэж юм. Сүхбаатарын халдсан адуу энэ цагаан нуур сумын уяач цогтөрдөн гэдэг хүний үрээ юм байна. Өмнөр нь яаж аж байгаа? Энэ жил алга эрдний 90 жилд дөрөөр цагаан уулын хоёр бомд хамаач үтсэн. Би өөрөө Өвсгөл аймгийн Баян Зүрх сумын харьяад Очрын Баатар гэдэг гоо. Тэ. Ноо сайхан очив. Хурдалж яриглаа хэд вэ? Тий. Манай хөрөн сая хэдэн 4 орлоо. Тий. Хогч урдан боёо бай. Энэ доронтой адуу. Тий. Энэ урд нь аймаг үсгийн наадам нэлээд олон орсон адуу. Энэ жил бол нэг 3 орж байна уу? Тий. Тэгээ өнөөдөр их сайхан өдөр байна. Тэгээ дарахад урда 4 нас ирсэн. Тэгээ одоо анхных нь уралдаад айраг тэр болоод баяртай. Соёлын 5-аар орчлоо. За хаан хогч урдан боёо. Энэ Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шонхор гээд найзаас ирсэн үрээ байгаа. За. Өмнөр нь яаж аж хурдалж? Энэ жил сумандаа төрүүлээд энд нэлээд олон сайн тагсуу. Үрээ 3-аар орлоо. За хаан хогч. Энэ Сүхбаатараас өнгөрсөн авар ирсэн үрээ. Дөнгөж битэн үрээ 3 дахь давхар районд ороод 3 сайхан байна. Өөрийгөө танилцуулахгүй юм. Энэ намайг болохоор Чогдын Бат хэрнэ гэдэг. Энэ хэрэг миний аав аймгийн алдарт байж Сэрэнхүүний Чогдыг гэж уудаг. Орж үлээ аав доосон дэсэн баяр хүргэе гэж хэлээ да. Өрөөн шагналыг
Улсын эрэлзэл дүмсмийн засаг дарга Батцоор ард орно. Аман хүзүүнд хордуулсан эрхэм хүнд тояач цогцолж байна. Шагналыг Эрдэнэ сувар компанийн захирал Батцоор ард орно. Энэхүү баяр наадмын хурдан шамдаст соёлын насны мордын уралдаанд төлөөлсөн эрхэм хүнд туяач Чимбатсанд Дэлгэр хаан уулын таглаг дахидлын цагаан дууны баяр дахидлын их хурд 6 баяр наадмын хурдан соёлын уралдаанд таны ойсон борд төсмийн төрөө барилсан тул өрөмжлөл автон медаль гарын бэлгээр шагнаж өгч болов. Дахун уул аймаг Батхууны баян хишгээс шагнаж байна. За айлгийн дөрөв сурдуулсан шагналын соёлын шагналыг улаан улсын застрын намын дарга хан толгой гардуулж байна. Өмнө их entertainment үзүүлж байна. Их хурд үзүүлж байна. Эдэлгээ даах энэ цагийн унаа нүүдэлчин мотоцикл. Алтан нарыг алгамдаа тээж ирсэн охин гүр минь. Чамайг тэрсэн тэр өдрөөс хойш энэ орчлон хорвоо ямар уучин болохыг аав нь тэгтэл ухаарсан. Аж жаргал гэдэг үг чиний минь нэрээр зүрхэнд минь бичигдэж амьдралд би англин үнэртэй цэцгсийн дундуур алхасаар байна. Цаг хугацааг хөлгүүд алаг хамтдаа дуусны дараа энэ зам хүн бүрийг эрэг дээр хүргэж өгөхөд эцэст нь би ухаар. Чиний минь аж жаргал аавынх нь жинхэнэ хүсэл мөрөөдөл билээ. Мөрөөдөл төдөл хадгаламж худалдаа хөгжлийн банк. Яг одоо Монголын Facebook хэрэглэгчийн тоо 2,156 мянгад хүрч үүнээс 18-аас 34 насных нь 70%-ийг эзэлдэг. Нийт хэрэглэгчдийн 95% зөвхөн гар утсаа ашиглан нэвтэрдэг. Тэд positive, viral, funny, inspiration төрлийн контентуудыг хамгийн их сонирхон үзэж байна. Мөн хүсэл мөрөөдөл хийж байгаа ажил, нас, боловсрол зэргээс хамааран улс төрийн хөгжилтэй, зарын, аяллаа группүүдийг ашигладаг. Иймд тэдний сонирхлыг нарийн мэдэрч сурталчилгааны зөв сувгийг ашиглах нь амжилттай маркетингийн гол түлхүүр болж байна. Анхаараарай, танд Монголын хамгийн том сошиал сүлжээг танилцуулах гэж байна. Улаанбаатар хотын хандлт ихтэй, хөгжилтэй, улс төрийн аяллаа группүүд болон 21 аймгийн зарын группийг нэгтгэсэн сошиал медиа хөгжүүлэлтийн баг 2.5 сая хүнд таны бизнесийг шууд холбоно. Цаг хугацаатай зэрэгцэж бус өсөж алхъя. MCDF Media Group мэргэжлийн контент үйлдвэрлэл, бодит судалгаа, оновчтой маркетинг. Холбогдох утас 8611 33 33. Хаадын аршаан хант зарим сансрын бүх салбаруудаар Шилдэг технологи бүхий сүүлийн үеийн хэвлэх машинууд тасралтгүй хөнгөн ажилласаар таны оюуныг ирээдүйг гэрэлтүүлэх хэвлэлүүд үнэн мөнхөд хадгалагдсан үлдэх өндөр чанартайгаар хэвлэгцээр. Үнцэн чанарыг хэвлэн гэрэл пресс. Сонголт хизээд байдаг. Бид сонголтоо зөв хийх нь чухал. Газрын гүний усыг үйлдвэрийн аргаар зөвшөөрлөн савлсан Соёмбот Цэврус. Эрүүл амьдралын инхийн манаа. Монгол Улсын авиац жүжигчин Pop Diva алтан цэцэг Монгол Улсын зэргийн тэргүүний ажилтан Pop Diva Сэлчмаа нарын хамтарсан Pop Diva 21 аян тоглолт 2019 оны 9 сарын 20-оос эхлэх гэж байна.
наран ургах дорны талаас бүрдийн жигүүр цуцах улсын зүгт Азад ганц өмнгийн голоос дэлхийд ганц цэнгэг аршаан хэрлэн онон руу тэд та бүхэндээ шилдгийн шилдэг дуунуудаа зориулахаар очиж явна. Алтан цэцэг амьдсэрчмаа Оптивас 21 аягийн тоглолт. Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 8811 4466 9925 25 40 дугаараас лавлно. Их хурд үзүүлж байна. Чимэг их хурд мотоцикл Тэнгэрлэг Монголын Тэнхэтэрсэд зориулав. За хөржидөө Хөвсгөл аймгийн Улаан уул сумнаа зохион байгуулагдаж буй Дэлгэр хаан уулын их таглагаа цагаан адууны баяр дарахад хорд 6 өв сэлийн бэрцэнгад наадмын ирээдүйн өмнө хурдан наагараныхаа 6-аас нэгэн зэрэг сайхан хэрэглээ. Хөвсгөл аймгийн цагаан уул сумын сумын алдар tuyaaч Дээрэмгийн Жимбатын суман нандруулсан хурдан сааратааг нь үзүүрийн хэдэн дагны ард тал дээр гараад асан уршиж байгаа харагдаж байна. Харин хэдэн дагныхын өнгөн дээр цагаан усан намгатай хөрөндөө гараад асан Хөвсгөл аймгийн мөрөн сумын Цоломонгийн мэмзэгчийн хурдан хөрөндөө одоо гарч ирсэн байна. Их насны мөрдийн уралдаанд хонморн туусарууга 6 дурталсан шүтлэн хонгороо одоо нэгэн найргийн 5 дуртлаа нэгэн 6 дурталсан бол хүрэн даагуус одоо үзүүр хэдэн дааган дээр гараад ирлээ. За энэ хэдэн даагны одоо дундалтан цэнхэр уцтай үгээтэй сайхан алаг даагуус одоо гараад ирсэн уушаач байгаа. Хөвсгөл аймгийн Төмөр уулын сумын аймгийн алдар tuyaaч Баясгалангийн агуун сувдын хурдан алаг дааг гарч ирсэн байна. Өнөө жил одоо ер нь 10 гаруй нарийд төрүүлж байгаа юм одоо хурдан дааг байгаа. За ингээд одоо хурдан даагны хурдааны үзүүрийн 2 даагийг хүлэгч та охиндоо сайхан харуулахад Хөвсгөл аймгийн Зөтөрлөг сумын угуул улсын хурлын эрхэм гишүүн Ховгийн Мөнхбаатарын хурдан хүрэн халзан дааг аман үзүүн дээр гараад ирсэн уушаач байгаа. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын аймгийн алдар tuyaaч Очрын Баатарын мөнгөтрийн хурдан хэр дааг өнгөн дээрэн гарч ирлээ. Хэрдэг өнөө жил одоо Хөвсгөл аймаг зохион байгуулагдсан мөрөн хот үүсгэн байгуулагдсны 210 жилийн хотгоодын нэн шиг ихөр цэнгэл наадмын газрын зэжинд гарч ирсэд хөдөлж оруулсан ийм одоо хурдан дааг байгаа. Бүрэн дэвтэн сумын аймгийн алдар tuyaaч Вончин Бадрагуун шинэ хэр адарганыхын төлөө шинэ хэр бол одоо ононгой адууны өгшөлтийн ийм одоо адарга байдаг. За хурдан даагны хурдааны хайргийн гурваар Хөвсгөл аймгийн Улаан уул сумын Дээрэмгийн Жимбатын хурдан Борсааралтай гараад ирсэн уушаач байгааг үзэгчтэй охин одоо харж байгаа бол хайргийн дөрөвдөр Хөвсгөл аймгийн мөрөн сумын Цоломонгийн мэмзэгчийн хурдан хүрэн дааг одоо гарч ирсэн байна. За хүрэн дааг бол одоо хойноос нэвтгэн нуулаад хайргийн дөрөв дээр одоо ороод ирсэн байгаа. За уран орсон газар чигтэй байгаа учраас одоо мордын нэмрийг ихээгэн жилсэн ийм одоо уралдаан болж байгаа намжиггүй. За энэ одоо үзүүрийн хэдэн даагны энэ одоо өнгөн дээр сайхан цагаан усан намгатай зээр та гараад ирсэн Хөвсгөл аймгийн мөрөн сумын Чимэдэржим хотын хурдан зээр та гарч ирсэн уушаач байгаа харагдаж байна. Мөн одоо хадаг дааг уршаад байгаа Хөвсгөл аймгийн Төмөр уулын сумын аймгийн алдар tuyaaч Баясгалангийн агуун сувдын хурдан хадаг дааг ороод ирсэн байгаа. За энэ хэдэн даагны хамгийн ард талд нь Хөвсгөл аймгийн хадаг эрдэнэ сумын tuyaaч Инкватрын мемдорчийн хурдан хар даагуус одоо гарч ирсэн уушаач байгаа үзэгтэй охин харж байна. За мөн одоо Хөвсгөл аймгийн Улаан уул сумын сумын алдар tuyaaч Дээрэмгийн Жимбат сумандан харигдсан хурдан зээр дааг нь одоо үзүүр хэдэн дааган дээр очиод нийлж байгаа харагдаж байна. За харийн даагнуудыг сайхан харуулхад зоон өмнөдөө хонгортаа гараад ирсэн аймгийн мэрцэнгад наатан хамаг хөтөнд дуртасан Хөвсгөл аймгийн их уул сумын Даваадрын андамын хурдан хонгортаа гуршилсан бол энэ хэдэн даагныхын өнгөн дээр Хөвсгөл аймгийн 10 улаг сумын яж Гомживын нямэрдний хурдан хонгор халзан дааг гарч ирсэн байна. Хөвсгөл аймгийн Бүрэн дэвтэн сумын яаж далайн хотгийн мал зөвхөн хурдан зэр дааг хамгийн наад талд нь гараад ирсэн уушаач байгаа. Ард талд нь ном сумын намгатай сайхан бууралдаа Дорн аймгийн Батар сумын хөнөг ата Хөвсгөл аймгийн Төмөр уулын сумын яаж Баттөмрийн алтан шагаа хурдан бууралдаа гарч ирсэн уушаач байгаа үзэгтэй охин гарлаа. За ягаан зэжнэтэй сайхан хүрэн даагуус одоо гараад ирсэн уушаач байна. Хөвсгөл аймгийн Дүнэн сумын Балжин нэмийн Дэлгэр мөрөнгийн хурдан хүрэн дааг байна. Энэ хэдэн даагныхын өнгөн дээр аймагт ам хүзүүн дурталсан Хөвсгөл аймгийн их уул сумын Даваадрын андамын хурдан хонгор дааг одоо гарч ирсэн байгаа. Түрүүн соёлынгийн уралдаанд хар хүрэн одоо хойноос дуулааргаа 6 дурталсан. Энэ хэдэн даагны хамгийн ард талд нь зоон өмнөдөө бүр халдсан дааг бол одоо Тосон зэнгэл сумын Самсрынгийн Даваа зохтын бүр халдсан гэдэг дааг одоо гарч ирсэн байна. Энэ дэлгэсний харагдаж байгаа битүүн өмнөдөө хэр дааг Монгол улсын додмантай Гордогийн дөрчрийн хөнөг ата Хөвсгөл аймгийн их уул сумын Лавгийн өсгөөний хурдан хэр дааг гарч ирсэн уушаач байгаа. Дээрэмгийн Жимбатын хурдан зэр дааг ари хэдэн даагны өнгөн дээр байна. За Хөвсгөл аймгийн их уул сумын уяач Хөвсгөл аймгийн их уул сумын Лавгийн өсгөөний хурдан хэр дааг одоо энэ дэлгэсний харагдаад өнгөрлөө. Энэ дэлгэсний харагдаж байгаа сайхан хүрэн дааг бол Хөвсгөл аймгийн мөрөн сумын уяач
Соломонгийн Мямсгтын хурдан хүрэн дааг одоо гарч ирсэн уршилж байгаа. За хүрэн дааг одоо хайргийн дөрөв дээр гараад ирсэн уршилж байгаа үзэгчтэй охин харж байгаа. Одоо үзүүрийн 3 даагийг сайхан харуулна. За энэ дэсний харагдаж байгаа хадсан дааг Хөвсгөл аймгийн их улсын аймгийн алдарт байж Мямдөржин мөрөвдөржин өчөрдөөж байгаа Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын югууд улсын юурлын эрхэм гишүүн Савгийн мөнгө хатлын хурдан хүрэн алсан даага. Өнөө жил одоо хотгойлын нишиг наатанда газар төрүүлсэн. За тэр жил одоо дүнгийн гарвын хурд уралдаанд Борс уюулан бус одоо хайр гэдүүлжсэн улсын хурцэнгад наатанд хонгор халсан дааг одоо хайр гэдүүлжсэн Савгийн мөнгө хатар гэдэг одоо уяачуд байдаг. За улсын хурд одоо энэ Хөвсгөл нутгийн одоо төлөөлөн сонгогдсон улсын хурдын эрхэм гишүүн Савгийн мөнгө хатлын хурдан халсан дааг нь бол одоо дарахад хурд 6 өвсөлийн бэрсэнгад наатны хурдан даагны хурдааны үзүүрийн 3 дээр одоо гараад ирсэн аман нангатал татаатай одоо уршилж байгаа Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бямдөржин хонхон одоо за аман хөдлөн дээр хурдан саараас ялангуун төрүүлсэн Хөвсгөл аймгийн Улаан уул сумын уяач Тэримэгийн Жимбатын хурдан Борсаар дааг одоо гараад ирсэн. Өнөө жил одоо сумынхан бэрсэнгад наатан түрүүлсэн юм одоо хурдан дааг байгаа. За түрүүнд одоо соёлын түрүүлсэн хурдан саар дээрээ бас л одоо дахиад хийсээр тун төстэйхэн юм одоо дааг байгаа харагдаж байна. Хязгаарлан харагдсан соёлын түрүүлсэн байгаа. За ингээд хурдан даагны хурдааны хөнгөн дээр Хөвсгөл аймгийн Тариалан сумын аймгийн алдарт байж Ашийн найдан дөржи өж хурдуулж байгаа. Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт байж Очрын Баатарын юу мөнгө төрийн хурдан хайрдаг Сирэгэн сайхан өдөрсөн хэвээрээ. Өнөө жил хотгойжийн хурд уралдааныг мөн одоо өдөлж уралдаад байсан юм одоо хурдан дааг байгаа. За аман үзүүн дээр нь Хөвсгөл аймгийн их уул сумын Улаан уул сумын сумын алдарт яа Тэримэгийн Жимбатын хурдан Борсааралдааг одоо хэвээрээ уршилж байгаа үзэгчтэй охин харж байгаа. Айргийн 3 дээр Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын югууд улсын хурдын эрхэм гишүүн Савгийн мөнгө хатлын хурдан хүрэн халдсан дааг одоо тардаатай сааралдааган дээр залгадаа. За халдсан даагийг Хөвсгөл аймгийн их уул сумын аймгийн алдарт яа Төмөн усандаа дааган дөржин хэмээн алдарсан Бямдөржин хүрүү дөрж уяачуд одоо уяслагын харуулдаг. За хүрүү дөрж уяачийг бол одоо Дэнзэнгийн инкторын итгэл дулаалгыг хойж 16 оны улсын хурцэнгал наатан айргийн давдурдуулаад давхурыгаар Эрдэнэтийн нишиг дайрагдуулж ирсэн гэдгийг үзэгчтэй охин одоо сайн мэднэ. За хүрүү дөрж иж одоо залуухан уяач юм байдаг. За ингээ улсын хурцын гишүүн Савгийн мөнгө хатлын хурдан халдсан дааг нь дарахад тур 6 өвсөлийн бэрсэнгад наатны хурдан даагны хурдааны аман хөдлөн дээр бас одоо ороод ирсэн байгаа. За ер нь одоо зөчөө ихтэй дааг байна. Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгийн зөвлөлийн дарга Бямдөржин хонхон адуу өнгөн дээр нь Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт байж Очрын Баатарын юу мөнгө төрийн хурдан хээр дааг одоо хөдөлсөн хэвээрээ. Очрын Баатар уяач өнөө жил одоо унган дүү хол үрээген улсын хурцэнгад наатанд 11 турлуулаад давхурыгаар хотгойлын нэншиг наатанд түрүүлсэн. За дарахад тур 6 уралдаанд аргагүй оттой сайхан наадаж соёлын зэвтрэгийн одоо хайргдуулсан бол хээр дааг нь одоо хөдөлж уралдаад байна. Тэримэгийн Жимбат уяач алтан нутгийнхаа дэлгээн дээр бас л одоо урамтай сайхан наадаж байна. Ари хэдэн даагныхын өнгөн дээр хээр дааг гараад ирсэн Хөвсгөл аймгийн их уул сумын Савгийн өсгөрийн хурдан хээр даагийг аймгийн алдарт байж оюун билгийн баасан зэрэг уйж урдуулж байгаа. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Монгол улсын тодмондоо байж хордойгон дөрж рүү хонхон адуу энэ хэдэн даагны хамгийн ард талд нь хүрэн дааг одоо уршилсан хэвээрээ. За энэ хүрэн дааг бол одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Соломонгийн Мямсгтын хурдан хүрэн дааг цагаан зуун нэмнэтэй сайхан хонгор дааг өнөө жил аймгийн бэрцэнгад наадна аман хөдлөн урдуулсан Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын аймгийн алдарт байж эзэн мөнхийн мөнгөртний хонхон адуу Хөвсгөл аймгийн их уул сумын хурдан хүрэн халдсан мөртөө Даваасрангийн ганцмын хурдан хонгор дааг орж ирсэн 191 номертэй марцсан аймгийн алдарт байж Даваасрангийн Хоёг бат одоо уяслагыг харуулж байгаа. За 3 даагны дунд талд нь Хөвсгөл аймгийн Улаан уул сумын сумын алдарт байж Тэримэгийн Жимбатын хурдан Зэр дааг нь орж ирсэн. Борсаар дааг нь дархан дурлаад байгаа. Зэр дааг нь өнөө жил сумандаа хайрагдсан. Саар дааг нь сумандаа дөрүүлсэн байгаа. За саар дааг нь одоо дэлгэцтэй харагдаж байна. Тэримэгийн Жимбат гэдэг уяач бол одоо Улаан уул сумандаа унган нутгийнхаа дэмжээ уян дархтын зэнкэр хотод одоо зохион байгуулагдж байгаа. Дархад тур 6 өвсөлийн бэрцэнгад наатанд аргагүй ус одоо оттой сайхан наадаж байна. За энэ дэлгэцний харагдаж байгаа халдсан дааг Хөвсгөл аймгийн их уул сумын аймгийн алдарт байж Бямдөржин мөрөвдөржин өж урдуулж байгаа. Түнэл сумын нутгийн зөвлөлийн дарга Бямдөржин хонхон адуу Хөвсгөл аймгийн цэцэрлэг сумын улсын хурдын эрхэм гишүүн Савгийн мөнгө хатлын хурдан хүрэн халдсан дааг гарч ирсэн. За мөнгө хатар гишүүн бол одоо энэ хоймор нутгийнхаа хиймэрлэг уяачдын одоо адуун сүргийн одоо үйлдвэр угсаагийн сайжруулах тал дээр бас одоо хоёргүй сэтгэлээр сайхан ажилладаг ийм одоо төрийн түвшин хүн байгаа. Ононгой хонхон одоо адраган үрээнүүдийг бас одоо тэр жил аймгийнхаа бүх сумдад бас одоо тарааж өгч байлаа. За мөн дээрээс нь одоо Хөвсгөл аймгийн засаг дарга энэ хоёр зэнгад наадмыг одоо санаачлан зохион байгуулагч Монгол дарахад зам нийгэмдийн тэргүй аймгийн алдарт тав сүрэнгийн гам болд байна. За ингээд одоо Хөвсгөл аймгийн одоо удирдлагууд Хөвсгөл аймгаас сонгогдсон төрийн түвшээдүүд нь одоо энэ хоймор нутгийнхаа одоо уяачны хөдөлмөрийг дэмжих мөн одоо хоймор нутгийнхаа хурдан хөдөлмөрийн үйлдвэр угсааг сайжруулах тал дээр бол одоо ихээхэн анхааран ажилладаг ийм одоо улсууд байдаг. За энэ дэсний харагдаж байгаа сайхан хээр дааг бол одоо Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт байж Очрын Баатарын мөнгө төрийн хурдан хээр дааг. За энэ бол одоо Бүрэн Дөдөг сумын аймгийн алдарт байж Ванчин Базаргаан шинэ хэр гэдэг газрынхын төлөө шинэ хэрийн бол одоо олон төлөв улсын мөсийн уралдаанд харагдсан байдаг. Хэр атаг өөрөө ононгой адууны өгшөлтийн юм одоо азраг байдаг.
За ам хүзүүн дээр нь Хөсгөл аймгийн Цэцэрлэг сумын улсын их хурлын эрхэм гишүүн Хавгийн Мөнхбаатарын хурдан халдсандаа одоо гараад ирсэн уншиж байгаа. За Хөсгөл аймгийн Цэцэрлэг сумаас бол одоо сүүлийн үед улсын их хурлын гишүүн Хавгийн Мөнхбаатар болон Монгол улсын алдарт яаж Гончиг Батын Батуулт нарын улсууд бол одоо хоймор нутаг Цэцэрлэг нутаг Тэсийн улсынхаа нэрийг бол одоо Монгол Рийг хөрс ингээд наадам болон Засгийн улсын бүсийн уралдаанд өндөр сайхан өргөж байгаа. За Хишиг Батын хонгорморноос хойш одоо хоёр сайхан хонгор одоо Төрийн хөрс ингээд наадамд одоо хэрэгжсэн байдаг нь улсын алдарт яаж Гончиг Батын Батуултын сүүл тул үрээ. За мөн нөгөөх нь бол одоо Монгол улсын хурлын гишүүн Хавгийн Мөнхбаатарын хурдан хонгор халдсандаа хоёр гэдгийг үзэгчтэй охин бас одоо сайн мэддэг байгаа. За ингээд хурдан дагны уралдааны үзүүрийн хоёр дагыг бол одоо үзэгчтэй охиндээ харуулж байгаа. Улсын хурлын гишүүн Хавгийн Мөнхбаатарын хурдан хонгор халдсандааг нь хам үзүүн дээр Баатарын Мөнхбаатарын хурдан хээр даг бол одоо хөдөлсөн хэвээрээ. За хээр даган дээр хонгор халдсандаагийг одоо газрын хэвгээ дээр хөөхтөн одоо давирж аваачаад залга болсон. За хээр дагч одоо аргагүй хурдан байгаа байна. Баатарын Мөнхбаатар үеж одоо хязгаалan соёлын насны мөрдийн уралдаанд цэвэр дүрэнд хөдөлсөөр байгаа дөрөв дурдсан. За хүрэн халдсан мөр их насны мөрдийн уралдаанд осодоо сайхан дэрхэн дурдсаар байгаа. Аяргийн арханаар хурдсан байгаа. Хязгаалan алин үрээ дэрхэн дардуулаад байсан. За хол хээр даг одоо энэ өдрийн барьсан гэд наадмыг хол сайхан хөдөлсөн хэвээрээ. За хээр даг өнөө жил одоо хотгойдын нэг шиг наадмыг бол одоо хөдөлж уруулаад байсан. Ийм одоо хурдан сайхан даг байгаа. Ер нь одоо хурдан байгаа аймгийн алдарт байж Ванчин Бадрагын шинэ хээр азарганы төл их талдан бол одоо үе содрыг даруулдаг аймгийн алдарт байж Хөсгөл аймгийн дараалан сумын Дашин найдын дэржийн автон сэргийн өвшөлтэй хоймор нутаг тэнцсэн ийм одоо он сайхан хурдан үлэг. За идэрхэн сайхан нүмэн их одоо гарч ирж байгаа байна. За түүний ярдтал дээр Хөсгөл аймгийн Цэцэрлэг сумын улсын их хурлын гишүүн Хавгийн Мөнхбаатарын хурдан халдсандааг одоо гараад ирсэн аймгийн алдарт байж Бямдурчийн бүрүү дөрж үе содрыг даруулдаг. За бүрүү дөрж байж одоо 2015 онд одоо төвсгөлийн шигшмэл хурд уралдаанд бас одоо хязгаалan зээдрэг түрүүлгэж өссөн одоо санагдаж байна. За арын 3 дааг нь одоо холбоотой байгаа. Өнгөний 2 дааг нь одоо байрны мэдэн ойрцсон байгаа харагдаж байна. Гол дааган дээр халдсан даагыг одоо залгуулсан зөв талаар нь дайрууллаа. За ингээ хүүхдийн дөрөөгөөр ороод ирсэн ойн холбоод одоо хөдөлсөн. За хоёр даагны хооронд аргагүй галтайхан уралдаан гаргана. За хол хоёр дааг хариж одоо тэнхэрхэд байгаа даа байна. Энэ өдрийн бэр зангал наадам Тариалан сумын аймгийн алдарт байж Дашин найдын дөржийн хөвж урлуулж байгаа Хөсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт байж олон дүмэндээ Ноодурын Баатарын аймгийн алдарсан Очлын Баатар алдарт юу Мөнхбаатарын хурдан хол хоёр дааг. За наадаар нь улсын их хурлын эрхэм гишүүн Хавгийн Мөнхбаатарын хурдан халдсан дааг нь одоо хошуу үлгэж эхэлсэн. За ахаад хоёр дааг одоо уруудлаар нь дайрлаа. За даагны уралдааны үзүүрийн уралдаан үнэн хөшмтэй хэн боллоо. За ингээд одоо өнөөдрийн хөрц ингээд наадмын хурдан даагны уралдаанд Хөсгөл аймгийн Баян зүрх сумын аймгийн алдарт байж Очлын Баатарын юу Мөнхбаатарын хурдан хоёр дааг түрүүлэн ирж түмэн олныг өсгөж тод магнаа торгон жолоо өргүүлээ. Үзүүр дээр аргагүй басатаа агсар төрүүлж байгаа даа байна. За үнэнхүү хурдан байна. Ам хүзүүн улсын их хурлын гишүүн Мөнхбаатарын хурдан халдсандааг. За Эргийн 3 ган замын хурдан хонгор дааг хурлаа. Чинбатын хурдан хүрэн дааган дөрөв дурдлаа. За Тавгийн өсгөрийн хурдан хайр дааг Аяргийн 5 дурдлаг шиг боллоо. Их улсын үеж өсгөрийн хурдан хайр дааг. За 6 бол одоо Хөсгөл аймгийн Улаан улсын үеж Дээрэмгийн Чинбатын хурдан бор дааг хурлаа. Тархин сайхан хурлаад байсан. За 7 Хөсгөл аймгийн Мөрөн сумын үеж Соломонгийн Мэмзутын хурдан хүрэн дааг орж ирж байгаа. Хөсгөл аймгийн Төмөр болог сумын аймгийн алдарт байж Баясгалангийн Агван сувтын хурдан алаг гэж өнөө жил одоо 10 гаруй арид төрүүлээд байгаа хурдан алаг дааг 8 турталлаа. 9 Хөсгөл аймгийн Тосон зөнгөл сумын Самсрангийн даваа зүгтийн бор алдандааг. За 10 Түн сумын байж Балжин нэмийн дэлгэр мөрөнгийн хурдан хүрэн дааг хурталлаа. За 11 Хөсгөл аймгийн Төмөр болог сумын Баттөмрийн Алтан шагаа хурдан буурдаг. 12 Дэрэнжин дөм сумын байж Жаргал сайхны Энколтын хурдан шуун дараадаг орж ирлээ. Баян зүрх сумын харьяат Өчрийн Баатар гэдэг хүн байна. За энэ бол манай аймгийн алдарт байж Ванчин Бадрагын шинэ хэр гэдгийн төл. Энэ одоо Тариалан сумын аймгийн алдарт байж Найдингийн гүүний төл. Одоо манай Хөсгөл аймгийн Хөсгөл нутгийн одоо унган хөлөг хэсэг үдээ. Энэ жил нэлээд уралдсан. Ер нь уралдах болгонд гайгүй тавьж байгаа. За энэ 2-3 бүсийн наадамд орсон төрүүлсэн аймгийн наадмаар уг нэг тархин сайхан тавьж аваад тэгээд нөгөө жаахан замаасаа гарцсан байгаа. Тэрнээс уг нь бол ер нь хурд бол үнэхээр сайхан хөглөг байгаа маа. Дархтын зэнкэр одоо манай Хөсгөлийн Монгол орны одоо хойд нутаг хойд хязгаар Дархтын зэнкэр бол үнэхээр одоо үзэсгэлэн төгс сайхан тансаг байгаль. Энэ сайхан байгальд манай Дархад зон ер нь нийт хөвсгөлчүүд бол үнэхээр сайхан наадж байна. Аргуур тэгшэрсэн үнэхээр сайхан жөдөр байна. Тэгээ одоо морид маань сайхан давхлаа. Манай наадамч олон ч гэсэн сэтгэл өндөр их сайхан наадлаа. Их өргөн олон нэг хамарсан сайхан наадам боллоо гэж бодож байна. Би Хөсгөл аймгийн их улсын аймгийн алдарт байж Даваацрангийн ойг өтгдөг юм байна. Баатар аймгийн Эрдэнэ цагаан сумын Эзэн мөнхийн мөнх эрдэнэгэд Халбаатарыг үйдэг шонхрын унаг авдаг. Энэ жил аймагт ам үзүүлсэн. Тэгээ бас бус наадамд орсон. Би Хөсгөл аймгийн их улсын харьяат аймгийн алдарт байж бүрд орж идэх юм байна. За маань болохоор Цэцэрлэг сумын Хөсгөл аймгийн Цэцэрлэг сумын улсын хурлын гишүүн Хавгийн Мөнхбаатар гэдэг үний
хаалцсангаа анхныхаа дан уягаар дарахад хордтой ир сайхан айрагт ам үзүүллээ. Удам багшлан Хөвсгөл аймгийн Түнэл сумын Бямд орж нутгийн төлөнд дарга Бямд орж гэдгүний унгаад. Тариалан сум унгаад байгаа юм уу? Найз юм сайхан унгаад байгаа юм. Тодмолоо биш. Дорж өрөөгөөд гас авсан. Найз маань сайхан зааж өгсөн цагт. Сайхан хурдан буян зааж өгч. Найз маань үйдэг юм аа. Аймгийн алдартай байж. Оюмлын баасан зэрэг гэж юм. За энэ хөө уудам дэлгэр Монгол орны минь алтан сайхан хоймор нутаг болго Хөвсгөл аймгийнхаа хойморлогоо ойршихоо Хөвсгөл аймгийн Улаан уул сумын Соёо хогийн нутаг Соёо долгоон сэрүүн сайхан нэнж Дэлгэр хаан уулынхаа өрөөл зохион байгуулагдаж буй. Дэлгэр хаан уулын их таглага цагаан адууны үеэр дарахад тур 6 өв соёлын бэр зингэл наадмын хурдан дагны уралдаан төрөөж аргасан ирээдүйн өмнө ихүүдийн алдар цолыг дуудаж байгаа үзэгчтэй авхан талдан харж байна. За хурдан дагны уралдаанд газар сугларсан Дүчгэрийн хурдан шандас ирээдүйн өмнө ихүүд энэ өдрийн бэр зингэл наадмын хүлгийн шандас шалгаж алтан носон өргөснөөс Хөвсгөл аймгийн Баян Зүрх сумын аймгийн алдарт байж Очрын Баатарын өө мөнхтрийн хурдан хайр даага түрүүлэн төмөн болныг өсгөж Тодмогны торгон жолоо өргүүллээ. За ам үзэн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын өвгөл улсын их хурлын эрхэм гишүүн Тавгийн Мөнх Баатарын хурдан хөрөнгө алсан даагыг их улсын аймгийн алдарт байж Бямдөржийн бүрүү дөрж өжөрлөөлөн ам үзэн хордлооллаа. За айргийн урд Хөвсгөл аймгийн их улсын уяаж Таваасрын гандамын хурдан хонгордаа аймгийнхаа мэрцэнгад наатан ам үзэн дуртасан давхар яны дааг энэ өдөр одоо айргийн 3 дуртасан бол Хөвсгөл аймгийн Улаан улсын сумын алдарт байж Дайрмэгийн Жимбатын хурдан хүрэн дааг нь айргийн 4 дурталж Хөвсгөл аймгийн их улсын уяаж Тавгийн өсгөөлийн хурдан хайр дааг айргийн 5 тус хурдан уйсан эцэн унсан өгөөд наадамчин олдон байсгалаа. Цэнгэр хотлор нутгийн цэцэг талаар бэлжсэн тэгээ чулуутай шишгдээхээ цэнгэр усаран даасан артын цагаан адуу таваны өндөр сүлдэдгээ артын цагаан адуу. За энэ хөө Төв алтан цэшин нутагта агуу уудам дэлгэр Монгол орны минь алтан сайхан хоймор нутаг болох Баян дээрхийн шүтээндээ мэрэгэн бөөгийн сахиустай далаа ээжийн давлгаанда дэлтэй зэнкрийн дүрлэгтэй оршилн Хөвсгөл оргилн бүрэнхэн урсгалн дэлгэр мөрөн уянган дэлтэй зэнкэр болсон хоймор сайхан нутаг Хөвсгөл аймгийнхаа хоймор луга орших хоймрын хоймор Монголын шавтар нутаг буюу Хөвсгөл аймгийн Улаан уул сумын Соёо хогийн нутаг Соёо толгойн зэрүүн сайхан нэнж Дэлгэр хаан уулын өрөөл зохион байгуулагдсан дарахад төмний баяр цэнгэлийн дээд болсон Дэлгэр хаан уулын лаглаг хөр цэнгэл наадам дарахад хур 6 өв соёлын бэр цэнгэл наадам 6 насны хурдан мөрдийн уралдаанаар өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдсан бол за энэ цаг мөчид дарахад хур 6 өв соёлын бэр наадмын үеэр зохион байгуулагдсан цагаан адууны үеэраас эрхэм үзэгчтэй охин тойлон харж байна. За энэ хөө цагаан адууны баяр цэнгэл наадмыг Хөвсгөл аймгийн засаг дарга өгөөд Монгол дарахад зам нийгэмлэгийн тэргүүн аймгийн алдарт тав хөрөнгийн гамбалтын санаас ашгаар дарахад тур 6 өв соёлын бэр цэнгэл наадмын үеэр ийхүү өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа. За 20 сарын нуруу дарагчийн цэнгэр хотгоор Хөвсгөл соёлын нуруудаар эдээшлэн бэлчээх дарахад цагаан адууны үржлийн цөм зүргэн нь бол одоо Хөвсгөл аймгийн хадгал болон улаан өвөрт эренчин дүм зэрэг сумдад байдаг. Хөвсгөл соёлын улсын 2300-аас 2500 м өндөрт өргөгдсөн. За өвөлдөм бол одоо 40-60 см цас ундаг. Мөн дээрээс нь Цельсийн хасах 50 хэм хүртэл одоо үйлдвэрлэдэг. Тайгын эрэстэй суур амьсгал дасан дутгах чадвараар одоо шалгарсан дарахад цагаан адуу гэдэг бол яахан аргагүй одоо байгалийн өвөр мэд нэгэн сайхан бүтээлээ. За энэ дарахад цагаан адуу бол одоо олон талын одоо ач холбогдолтой байгаль цаг уурын одоо эрэстэй суур амьсгал дасан дутгах чадвараар одоо шалгарсан. За мөн дээрээс нь одоо ундаг эдлэгээ даах чадвараар
онцгой ашиг шимтэй ийм одоо зайхан хатуун зэрэг бол одоо Өвсгөл аймгийн Дархтын Зэнгэр хотод бол одоо идээсэн мэлчтэйгээ за энэ одоо Дархад цагаан атууны баярыг Өвсгөл аймгийн засаг дарга бөгөөд Монгол Дархад зан нийгэмлэгийн тэргүүн аймгийн алдартай тав сүрэнгийн гам бол одоо санаачлан Дархад хур 6 өв соёлын баяр зэнгэр наадмынхаа үеэр цагаан атууны баяр зэнгэр наадман ийхүү өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байгаа нэ. За Дархад түмний шүтэн болсон Дархтын цагаан атууны талаараас одоо олон сайхан дуу шүлгэнд мөнгөрөн үлдээсэн байцааг за тухайлх юм бол одоо Болор сумын эзэн яруу найрагч Баттамрын Мегмарчав Дархад цагаан атууны талаар газар уснаа явагч цагаан мордын ган дөрвөн дуурайна газрын дэсгсийг тасдаггүй хөлдөө нүдтэй энэ атууг хөдөлж болоодох хэрэггүй гэж одоо шүлгэлсэн байдаг бол за Дархад түм бол одоо энэ нутгийн түмнийхэн одоо шүтэн болсон бахархал нь болсон энэ сайхан цагаан атууныхаа талаар Цэнхэр хотгор нутгийнхаа цэцэг талаар бэлдсэн цэгэн жолоотой шишигдийнхэн цэнгэг усаар ундаалсан Дархтын цагаан атуу давааны өндөр сөлддөггүй Дархтын цагаан атуу тавхил олдоон цуцдаггүй хэмээн одоо дуунд мөнгөлөн үлдээсэн байдаг. За ингээд энэ сайхан одоо байгалийн өвөрмөц нэгэн бүтээл болох Дархад цагаан атууны талаарх олон сайхан дуу шүлэг бол одоо байдаг. За ингээд Дархад цагаан атууны баярын үеэр зохион байгуулагдсан Дархад цагаан атууны хурдан мөрдийн уралдааны хэсгээс эрхэм үзэгчтэй охин одоо дэлгэн харж байна. За Өвсгөл аймгийн засаг дарга Монгол Дархад зан нийгэмлэгийн тэргүүн аймгийн алдартай тав сүрэнгийн гам болдын санаас нь ашиглахаар өнөө жил одоо 2001 оноос хойш одоо уламж болгон зохион байгуулагдаж ирсэн Дархад хур 6 өв соёлын баяр зэнгэр наадмын үеэр Дархад цагаан атууны баярыг хамт утган тэмдэглэж за мөн одоо энэ Дархад цагаан атууны уралдааныг бол зохион байгуулсан энэ баяр зэнгэр наадмын бас нэгэн томоохон онцлог нь байлаа. За Дархад цагаан атуу бол одоо дэвжээ хадуучлаараа шалгарсан чадал тэнхээ ихтэй ундаг эдлэгээ даах чадвараараа бас одоо шалгарсан за бие жирэг батуух уул дуурайтай ийм одоо өвөрмөц нэгэн сайхан үйлдвэр байдаг. За энэ сайхан одоо үйлдвэрэн Дархад нутгийн зан олон бол одоо Дархад цагаан атууга орон нутагт үйлдвэр болсон хөгжүүлэхээр зорилт тавин ажиллаж за тэрхүү одоо зорилттой ажлуудын нэгэн хэсэг нь бол одоо энэ баяр зэнгэр наадмын үеэр зохион байгуулагдсан энэ хөө цагаан атууны уралдаан байлаа. За Монгол улсын хэмжээнд бас одоо хамгийн анхны гэж хэлж болох байсан энэ одоо Дархад цагаан атууны баяр зэнгэр наадам энэ хөө Дархад хур 6 өв соёлын баяр зэнгэр наадмын үеэр зохион байгуулагдсан нэ. За өвөр Монголд бол одоо цагаан атууны баяр гэж одоо зохион байгуулагддаг. За тэгвэл одоо өнөө жил энэ Өвсгөл аймгийн Улаан уул сумын нутаг зохион байгуулагдсан Дархад хур 6 өв соёлын баяр зэнгэр наадмын үеэр Дархад цагаан атууны уралдаан ийхүү одоо зохион байгуулагдсан энэ баяр зэнгэр наадмын яахан аргагүй нэгэн одоо өргөл сайхан одоо арга хэмжээ нь байлаа. За ингээд эрхэм үзэгчтэй охин Дархад цагаан атууны уралдаанаас толгон харж байна. За энэ уралдаанд бол одоо газар сугларсан 30 хурдан цагаан атуу одоо шанд шалгасан. За ингээд Дархад цагаан атууны баяр зэнгэр наадманд бол одоо Өвсгөл аймгийн 10 удаа сумын яаж Отхон мэрийн хурдан цагаан ам бол одоо 4 мөнө дурдалж Өвсгөл аймгийн Улаан уул сумын яаж 50-ны хурдан цагаан ам ам хөлөнд дурдалсан бол Өвсгөл аймгийн Дүн сумын яаж Дэлгэр мөрөнгийн хурдан цагаан ам айргийн 3 дурдалж Өвсгөл аймгийн цагаан нуур сумын яаж Цогтөрдний хурдан цагаан ам айргийн 4 дурдалж Өвсгөл аймгийн Улаан уул сумын яаж Хүмүүнгийн цагаан ам айргийн 4 одоо айргийн 5 одоо тусдаа дурдалж наадамчин болноо зөнгөөсөн. За энэ дэдгэсний харагдаж байгаа 554 номертой марцсан цагаан ам одоо Өвсгөл аймгийн цагаан нуур сумын яаж Цогтөрдний хурдан цагаан амыг үзэгчтэй охин одоо дэлгэн харж байна. За ингээд Өвсгөл нутаг тэр дундаа одоо Дархтын ядгуураар нутагтай Дархад зан олон бол одоо энэ нутгийн түмний шүтэн болсон мөн одоо нутгийн түмний бахархал болсон энэ Дархад цагаан атууныхаа баяр зэнгэр наадмыг ийхүү нар хурдагширсан намрын сайхан налгар өдөр өргөн дэлгэр сайхан зохион байгуулж за өнөө жил одоо их баяр зэнгэр наадмынхаа үеэр нэгэн одоо өвөрмөц сайхан уралдааныг зохион байгуулсан Дархад цагаан атууны одоо энэхүү уралдаан байлаа. За ингээд үзэгчтэй охин одоо Дархад цагаан атууны уралдааны хэсгээс ийхүү одоо дэлгэн харж байна. За Дархад цагаан атууны бас нэгэн онцлог нь бол одоо ямар ч хүн хунгарлсан засыг одоо тавьчиж өвөлдөн бол одоо өвс хоол хичээлэн өөрсдөн одоо олж идэ. Тэгээд за мөн дээрээс нь одоо дасан журган зүг жиген алддаггүй. За тайгын одоо эрсдээс уур амьсгал одоо дасан зогтсон идэр эсийн одоо жавар тажигнсан тэр одоо их хүйднэр
цасан шуургыг одоо зөрөн давтахад тэр сайхан тэтгэвэр төвчээрийг бол одоо өөртөө шингээсэн байдаг. Ийм одоо өвөр мөц нэгэн сайхан үйлдвэрээ. За энэ одоо дарахтын цагаан адуугаар хөвсгөл нутаг төдийгүй, дарахтынхан төдийгүй Монголын ард түмэн бол одоо бахархах хэрэгтэй. Дарахт цагаан адуугаараа дэлхийд гоёх цаг одоо хүн холгүй одоо байхаа. Нийт жоомор манай хөгшөө аймгийн алдар туяа шижээд авах гэж хүнэ. Унгаа одоо битүүмөр цагаан адууны төрүүллээ. Хөвсгөл аймгийн аруулаг самаас ирчлээ. Тэ. Нас нь одоо энэ жил нийлж ямар. Тэ. Маш сайхан болж байна. Их гоё сайхан болж байна. Зохион байгуулалт сайтай тэр олон цагаан морьдод оруулдаг, тэр тойруулдаг, уралдуулдаг маш сайхан. Одоо тэгээд цааш та нөгөө дартан цагаан адууг өрсөлдөг хөгжүүлэх талаас нь их сайхан бодлого явуулж байгаа юм байна. За. Дан дарахт цагаан морьдын одоо дээд 3 нас буюу соёолонгоос дээш насны ийм нас үе гүйцэн хурдан цагаан морьдыг сонгож уралдуулсан нь бол бас их өөрмөц өгөөд онцгой баяр байлаа. За энэ баярыг бол манай цагаан адууны уралдааныг аймгийн зас дарга дарахт хүн гам бол гэж манай аймгийн зас дарга санаачилж уралдааныг зохион байгуулсан. За энэ уралдаан нь бол үнэхээр бас цагаан адуугаар тэ дарахт нутаг энэ эртний дарахтчууд цагаан адуугаар гоёж байсан, амьдарч байсан, уул тагнд амьдарч байсан гэдгийг бахаа бол харуулсан. Энэ наадам бол би морь гаргаж тайлбарлачаар яваад морины өнгө зүсээр нь тайлбарладаг байтал дарахт цагаан адуу чинь дандаа цагаан адуу болоод 33 цагаан лонг тоолъё гэдэг чинь 33 цагаан адуу тоолоод цааш нь ингээ гацаад уу хүрээд нулимс бүрхээд ингээд хэл дээдрээд тайлбарлаж чадсангүй. Тэгээ үнэхээр энэ цагаан адуу орж ирэхэд зураг авдаг хүний зургийн аппарат халлаа. Тэгээ хүний олон хүний огшоолаа. Жинхэнэ дарахт цагаан адууны наадам гэдэг бол ийм сайхан баяр багтлаа. Энэнийг олзорд дарахт цагаан адуу хөгжүүлэх, үржүүлэх энэ нутгийн малчид цагаан адуугаа цааш нь одоо улам хөгжүүлэлт чухал үүрэгтэй маа. Энэ баярын маань анхны 2002 онд анх зохиосон үндсэн зорилгоч гэсэн дарахт цагаан адуу хөгжүүлэх зорилготой ийм баяр бас нэг үндсэн зорилго. Энэ зорилго маань бас биелж байгаад бол анх санаачилчин үед үнэхээр баярлж байна. Баярлалаа. Дарахт ур 6 наадмыг одоо бид сайхан хийлээ. Тэгээ энэ жилийн наадмын одоо бас онцлог бол цагаан адуугаа алдаршуулах, хамгаалах, өсгөн үржүүлэх тал дээр бас тодорхой бодлого гаргаж хийсэн ийм наадам болсон гэдгийг хэлмээр байна. Дан цагаан зүсмийн одоо дууралдаж энэ сайхан одоо баяр наадмыг бас цэнгүүллээ. Мөн дээрээс нь энэ баяр наадмаар бид нар хамгийн сайхан одоо бас баярлж байгаа, багтж байгаа зүйл бол үнэхээр одоо энэ баяр наадамд маань наадамчин олон түмэн хөвсгөлчүүд дарахт зон олон үнэхээр ач холбогдол өгч олуулаа ирж наадам өргөн сайхан болж зохион байгуулалтын хувьд сайхан боллоо. Мөн дээр нь хур дэлхий тийм ээ хур одоо хайрлж үнэхээр одоо байгаль дэлхий маань биднийг ивээсэн ийм сайхан наадам боллоо. Тэгээд энэ хүн наадамд одоо үнэхээр тухлан саатаж олон түмнээ баяртай хамт байсан та бүхэндээ бас аймгийн стратегийн зүгээс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ бүх төрлийн байгууллагуудын зүгээс баярлж байгаа илэрхийлье. Тэгээд хөвсгөлчүүд маань ирж буй жилүүдэд одоо сайхан наадам гэдэгт итгэлтэй байна. Энэ жил үндэсний их баяр наадмаараа бид хөвсгөлчүүд шин цолтонтой заман бөхчүүд маань хүчтэй бяртай байлаа. Морд маань хурдан байлаа. Сур маань мэрэгэн байлаа. Шагаа харваачд маань үнэхээр сайхан одоо уралдаан тэмцээнүүд дамжлалтаа оролцлоо. За мөн Хөвсгөл аймгийн хувьд Хөвсгөл аймгийн хийж бүтээх, хөвсгөлчүүдийн хийж бүтээх бүх зүйлүүд цаг хугацаанд хийж хэрэгжүүлсэн ийм сайхан жил боллоо. За бид энэ жилийн бас наадмын нэг сайхан онцлог бол Мөрөн хотын үүсэн байгуулагдсны 210 жилийн
хангаан бүсийн хурдан морины уралдаан хотгоодын хурд 4 наадмыг бас сайхан зохион байгуулад тийм ээ. Тэгээд энэнийхээ дараа бид одоо дарахт хурд 6 наадмаас сайхан зохион байгууллаа гэдэг хэлбэр байна. Тэгээд энэ жилийн наадам маань үнэхээр сайхан болж зан олноороо байгаль дэлхийн манд баясаж ийм сайхан өргөн сайхан наадам боллоо. Тэгээд монголчуудын хөвсгөлчүүдийн дархад зан олны үнэт зүйл баялаг болсон одоо дархтын цагаан адууга бид хамгаалах, өсөн үржүүлэх, үүнийгээ Хөвсгөл аймгийн брэнд болгох, үүнийгээ Монгол улсын ерөнхий сайдын одоо бодож бас төлөвлөж байгаагаар бол Монголыг дэлхийд сурталчлах ийм одоо бас арга хэмжээ болохоор ингэ төлөвлөж байгаа нь бол сайхан байна. Тэгээд бид бол энд анхдагч нь бас болсоондоо баяртай байна гэдгийг хэлмээр байна. Дархад нутгийн онцлог, байгалийн онцлог та нэгдүгээр, хоёрдугаар дархад хүмүүсийн өөрсдийн цагаан өнгөнд дуртай байдаг энэ бэлгэлийн сонголт энэ бүхэнтэй уялдаа холбоотой гэж судлаачид бол үздэг. За дархад цагаан адууны түүхийн хамгийн том баримт бол 1905 онд одоо өмнөд туйлд хүрсэн энэ явдал бол энэ адууны үнэнхээр одоо дэлхийн өмнө байгуулсан бас нэг түүхэн гав яваадаг Английн жуулчин Скоттын багийнхан бол 16 морийг худалдаж авч Оросын алтныхнаар дамжуулж хөлөг болгож авч явсан хамгийн эцэст нь энэ мордтойгоо зүйл туссан юм нэлэгтэй түүх байдаг. Инклэр дархад одоо гэдэг бол унлаг эдэлгээний асрыг тэсвэр хатуужилтай туулах чадвар сайтай өөл хоолыг даадаг ийм онцлогтой харин харамсалтай өмнөх нийгмийн тогтолцоонд болон өнөө үе дээр дархад адууны тэр юунан талаас нь бол удамшлын талаас нь сайн судалгаа хийгээгүй юм ажил байгаа, асуудал байгаа. За энэ өндөр манай нийгмийн ерөнхийлөгч аймгийн засаг дарга маань санаачлаг гаргаад бид бүгд сүүлийн үед одоо шинэ ажил эхлүүлж шинэ одоо үйл хэрэгээ эхэлж байгаа маань нэг том илрэл бол эхлэл бол энэ баяр юм аа. За энэ хөргөн үзэгчтэй охинд Төмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний эх орон төлөвлөстэй хамтран Хөвсгөл аймгийн Улаан уул сумын нутаг зохион байгуулагдсан Дархад Төмний эх хоёр цэнгэлийн дайд 20 сарын нурууны ноён оргил болох Дэлгэр хаан уулын эх тагтайга цагаан адууны баяр Дархад хурд 6 өв сөйлийн бэр цэнгэл наадмыг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Дархадын утгаараар нутагтай цагаан адуугаан дээдлийн шүтсэн Дархад нутгийн хиймэрлэг Төмнийг хурдан мөрний босооцоо амар ашид мөнхөд ивэж явахын өлзий цаахан өрөөлдөр энэхүү нэвтрүүлгийг анжааргаая.